Сайн байна уу? Бамби TV байна. Дүүжи ердийнхөөрөө хоосон гудамжаар таксигаа барин давхиж байгаад нэгэн онцгой зорчигч суулгав. Тэр охин өөрийгөө охидын хамтлагийн бэлтгэгдэгч бөгөөд айдол болохыг мөрөөддөг тухайгаа ярьж замын турш нэмсэглэн явж. Дүүжи түүний мөрөөдлийг хүндэтгэн явсаар урт гүрний дэргэд буулгахад охин маш амар амгалан нэмсэглээд үлдэнэ. Дүүжи дараагийн зорчигчоо авахаар гүүрийг тойрон эргэж хартал түүнд нэг зүйл буруу байгааг анзаарна. Дөнгөж сая буусан охин ор сураггүй алга болчихсон байх нь тэр. Зүүн совин нь аюулыг мэдэрсэн Дүүжи машиныхаа хаалгыг саван үсэрч гараад хүүтэн голын ус руу шумбан орж охины амийг аварч амжина. Охин эмнэлэгт хүрэгдэж аюулгүй болсон ч шинжилгээгээр маш хүнд хэлбэрийн тэжээлийн дутагдaltaй гэж гарна. Гүйн үнийг хатуу дэглэмийн үр дагавар гэж бодсон ч Дүүжигийн олсон охины амиа хорлохтой үлдээсэн загтал харанхуй үнийг дэлгэв. Загталтаа тэрээр хамтлагийн гишүүддээ би та нарын өмнө ямар ч буруу зүйл хийгээгүй. Гэвч хамтлагийнхаа мөрөөдлийг хамгаалахын тулд энэ бүх бузар балайг өөрөө үрхээс аргагүй боллоо гэж бичжээ. Гүйн охиныг гүтгүүлсэн эсвэл хохирогч болсон гэж сэжиглэж байтал эмнэлгээс охин сэрсэн тухай дуудлага ирнэ. Гэвч охиныг сэрэнгүүт компани менежер нь эрүүл мэндийг нь жүүл тоон шууд авч явахаар ирнэ. Зогсоол дээр охин компани руу буцахгүй гэж айсандаа уйлахад өршөөлгүй менежер охиныг нүүр рүү налгадаж унган охин газар цөхөрч амгуйж байлаа. Яг тэр үед Дүүжи хүчтэй хурдалж ирээд өнөөх менежерийг мөргөж унгана. Менежер ухаан алдахад охин таксинд сууна. Өөрийг нь уснаас аварсан хүн Дүүжи гэдгийг мэдээд охин нулимс туслуулан бүх түүхээ ярьж эхлэв. Түүний нэрийг Руми гэдэг бөгөөд хамгийн сайн найзтайгаа хамт айдол болохыг мөрөөдөж entertainment компаниуд руу 100 бүжгийн бичлэг явуулдаг байж. Эцэст нь нэгэн компани тэднийг шалгаруултанд дуудаж, удирдлагууд нь тэднийг сургуулиасаа гарч зөвхөн бэлтгэлдээ анхаарлаа хандуулахыг шаардна. Охид эцэг эхийнхээ эсэргүүцлийг үл тоож, сургуулаа хайж мөрөөдлөөтэй хотыг зорьсон байна. Гэвч гэрээг үздэл бэлтгэгчид сургалтын асар өндөр зардлыг өөрсдөө төлөх ёстой гэсэн заал байв. Гүйцэтгэх захирал үүнийг компани эхлээд хөрөнгө оруулалт хэлбэрээр гаргаж байгаа бөгөөд дараа нь та нар том одод болохоро буцааж төлнө гэж мэлзэн хуурч охид житгээд гэрээнд гарын үсүүд урсан байж. Руми өөр 3 охины хамт 5 гишүүнтэй хамтлаг байгуулж өөрөө ахлагч нь болох нь тэр. Орой бүр уцаа хураалгах, өглөө бүр жингээ үзүүлэх, гэр бүлдээ гомдлохыг хатуу хариуглах зэрэг тамшиг дүрмүүд байсан ч охид гэрэлт мөрөөдлийнхөө төлөө бүгдийг төвчнө. Өдөр бүр хатуу бэлтгэл хийж хамгийн хэцүү нь жингээ 40 кг-аас хэтрүүлж болохгүй. Хэрэв хэтрүүл гахаа гэж доромжлуулан 38 кг болтол нь өлсөгдөг байв. Нэг гишүүн нь бүр хитрхи өлсөндөө жорлонд нуугдаж гадал идэж байхыг Руми харж байжээ. Жилийн дараа анхны синглийнхээ сурчлагын бичлэгийг үзээд охид диваажинд очсон мэт баярлаж улам их хичээх болсон ч тэднийг мөрөөдлийн дебют биш жинхэнэ тамийн хаалга хүлээж байдаг. Нэг шөнө менежер Руми тусдаа дуу бичлэгтэй гэж хуурч доормоос авч яваад нэгэн ундаа өгч уулган ухаан алдуулжээ. Охин сэрэгтэй студид биш үнтэй дарас үрсэн тансаг жочид буудлын өрөөнд байх бөгөөд айсандаа шууд л тэндээс цогтно. Энэ тухайга захирал жюрид хэлсэн ч менежер нь охин өөрөө замаас буугаад явчихсан гэж гүтгэж захирал нь Румиг хитрхи турсандаа толгойч эргэж хин юм харж гэж загнаад хамтлагийн ажил битгий саад болоо гэж сүрдүүлнэ. Удалгүй захирал Румид нэгэн нууц бичлэг үзүүлсэн нь өнөөх зочид буудлын охины манаран алхаж буй дүрсийг нууцаар авсан бичлэг байлаа. Компани үүнийг шийдэж чадахгүй тул өөрөө зохицуулаа гэж шахав. Аргаа барсан Руми хилцээний дарга Жон Гёнсугээс тусламж гуйтал өнөөх дарга бичлэгийг устгах ганц нөхцөл нь чи тэр хүнтэй 1 жилийн турш болзох ёстой. Үгүй бол хамтлагч дүүрч чи гэрээ зөрчсөн асар их торгуул төлнө гэж занл хийлнэ. Найзуудынхаа мөрөөдлийг балгахгүй тулд Руми буудал очсон ч эцсийн мөчөд дахиад цогтож өөрийгөө алга болвол бүх зүйл шийдэгдэнэ гэж бодоод амиа хорлох цагтл бичсэн нь инээдэг. Түүхийг сонссон Солонгон таксины баг үннийг илрүүлэхээр хөдлөнө. Маргааш нь Сончол дарга прокурорын дүрээр тус компанид нэгжлэг хийж захирлын өрөөний бүх бичиг баримтыг хураан авч Гүйн нууц бичлэгийг олж чадна. Бичлэгийг томруулан сайтар шалгатал мөстэй савн дээр Румигээс гадна өөр нэг хүний сүудэр туссан байсан нь хилцээний дарга Жон Гёнсу байх нь тэр. Энэ бүх бузар жүжигийг тэр өөрөө зохион байгуулж компаниг гартаа авахыг санаархаж байж. Дүүжи таксигаар өнөөх менежерийг дахин мөргөж замаасаа зайлуулан компани менежерийн судлыг эзэнгүй болгоно. Тэгээд Сончол дарга Дүүжи хоёр захирал жюригийн байнга ордог ресторанд зориу жүжиг тоглож Дүүжи дээр тушаалтандаа өгтлээ үнэнч байх ажилтны дүр үзүүлсэнд хуурсан жюри түүнийг шинэ менежерээрээ ажилд авав. Дагалдан явсан Пак ах жүжигийн үеэр шанаа авч нүднээс нь оч бодрох нь тэр. Менежерийн дүрээр ажилд орсон Дүүжи охидын тамшиг амьдралыг нүдэрээ үзнэ. Бүжиглэж байхдаа камер руу хараагүй гэж захирал жюри охидыг алгадан жанжих бөгөөд Румигийн найз Румиг сургалахад Дүүжи одоо зөвхөн дебюттэй анхаараа өөрсдөө битгий болоо гэж хэлэнгээ захирлын компьютерийг цэнэглэх нэрээр Гүйн руу бүх мэдээллийг нууцаар дамжуулж амжина. Гүйн мэдээллийг шалгаж байх үед захирал Дүүжи рүү уцтаж машины суудлын халааснаас үнэтэй үзгээ аваа гэв. Үнэндээ тэр үзэг нь нууц сонсох төхөөрөмж байсан бөгөөд захирал Дүүжид охидын бүх яриаг үгээр бичиж ав. Тэдэнтэй хизээж битгий инээж харц. Үгүй ба шууд халагдсан шүү гэж сануулна. Тэр шөнө дарга Жон Гёнсу Дүүжид Румигийн зургийг үзүүлж Румиг хаанч харсан бай шууд надад мэдээлэл. Бусад гишүүдтэй яасан ч уулзаж болохгүй
болжээ гэж тушаана. Баазда буцаж ирээд Паках үзэгний нууц төхөөрөмжийг салгаж багийнхан чөлөөтөө ярилцсан. Гуйн гэрээний материалыг шалгаж байгаад хамгийн чочирдмор үннийг олж илрүүлнэ. Тэр нь бэлтгэгчид бэлтгэгдэгч охид сар бүр 40 сая вон өрөнд унж байхаар гэрээ хийгдсэн байж таарна. Охид од болох биш насаараа түлж баршгүй үрийн сүлжээнд орчихсон байлаа. Солонгон таксины багийнхан Румигийн нууцаар бичлэг хийгдсэн чочид буудлыг олж илрүүлнэ. Тэр шөнө Дужи хэргийн мөрөөр тандалт хийхээр буудалд нэвтэрсэн ч гинэт гараад ирсэн Жюри захирал баригдах шахна. Манай хүн яалтчгүй баригдахгүй тул хажуугийн өрөөнд ам тэмцэн нуугдаж амжина. Цаг хугацаа өнгөрсөн үе рүү шилжиж нэгэн охидын хамтлаг анхны дебютээ хийх гээд хөлс нулимсаа туслуулан бэлдэж байлаа. Гэтэл яг таазан дээр гарахын өмнө нэг гишүүнийх нь хөл гинэт аимшигтай өвдөж орилж эхэлнэ. Гэвч шунхай менежер нь өвдөлтийг нь хүчээр төвчүүлээд тайз руу хөөж гаргана. Харамсалтай нь тайзны ард асуудал үүсэж охидыг дахин хүлээлгэсээр хамаг тамир урам зоригийг нь барж орхино. Эцэст нь албан ёсны тоглолт эхлэхэд гай газар доороос гихчээр өнөөх охин тайзан дээр халтарч унахдаа модон банцны хадаасанд хөлөө нэвт сүлбүүлчихнэ. Гэмтэл нь хүндэрч эдээс нь нүгтсэн учраас эцэст нь хөлөө тариулахаас өөр аргагүй хүрнэ. Ирээдүйн орвонгороо эргэж харанхуй ангал руу унсан охин нулимсаа залхин одоо цаашид яахаа мэдэхгүй зөвхрөн суна. Гэтэл сувилагч нар түүнийг өрөвдөж шогшиж байгааг сонсоод ухаанаа алдаж ширээн дээрх үзгийг шүүрч аван сувилагч руу дайрна. Хамгийн аимшигтай нь энэ залгуу хувь тавилантай охин бол өнөөх шуламшиг Жюри захирал өөрөө байсан бөгөөд бусдыг дарчлааж таашаал авч өөрийн золгуу явдлаа тайвшруулдаг болсон байв. Эргээд Солонгон таксины баг дээр ирэхэд Дужи хоёр хамтрагчийнхаа хамт ажилдаа хэдийнэ орсон байв. Тэд гадаад сүлжээнээс бүрэн тусгаарлагдсан өндөр хамгаалалттай entertainment төв рүү нэвтрэнэ. Паках хакер дэх төхөөрөмжөө захиргааны системд холбосны дараа Гуйн барилгын бүх хяналтын камерыг гартаа оруулна. Тэр даруй Дужид мэдээлэл өгч Жюри хамтлагийн охидыг огт өрөвдөхгүй. Харин ч үлдсэн гишүүдийг яаж шулж мүлжих вэ гэдгээ нэгэн алдартай найруулагчтай арх хунгаа ярилцаж суугааг хэлнэ. Жюри найруулагч Лид алтан карт өгч элемент хамтлагийг сайн харж хандахыг даалгана. Гэтэл Жюрид гадаа нэгэн сэжигтэй чимээ дуулдаж шалхахаар гарна. Хөдөлгөөн мэдрэгчтэй гэрэл асчихсан байх нь үнэхээр сэжигтэй. Азар Гуйн Дужид амжиж цугтахыг сануулж Жюрийг хаалгаа нээхэд хинч харагдсангүй. Учир нь Дужи өрөөний нөгөө хаалганы цаанд нуугдаж амжсан байлаа. Гуйн ухаан зарж мэдрэгчтэй гэрлийг ойр ойрхон асааж унтраасаар Жюрид гэрэл эвдэрчгэж гих эргэлзээ төрүүлэн хуурч чадна. Яг энэ үед Дужи өөрийнх нь байгаа өрөө бол Румигийн нууц бичлэг хийгдсэн газар болохыг олж мэднэ. Хамтлагийн охид маргаашийн албан ёсны дебюттэй бэлдэн цоцолтгүй бэлтгэл хийсээр камерын өмнө Жюри тэднийг жинхэнэ сэтгэл хөдлөлөө нууж төгс мөртлөө хуурамч инээмсэглэл тодруулахыг албатна. Гэвч бэлтгэл дуусны дараа охид Румиг мартаагүй байлаа. Найзыгаа эргээд ирнэ гэсэн сулхан итгэл урам зориг дүүрэн зурвсуудыг ар араас нь илгэнэ. Харин Руми өөрийгөө гарч ирвэл найзуудынх нь урам хугарч анхаарлан сарнин өөрийнх нь зовлон маргаашийн тайзан дээр тээж гарах вэ гэхээс айсандаа ганц ч үг бичихгүй нулимсаа барина. Жюри ч мөн Румигийн нууц бичлэг хийсэн газарт үзэгдэх болсон тул энэ бүхний ард тэр байгаа гэх сэжиг төрөгч одоогоор хэргийг хаах хангалттай нотлох баримт алга. Дужи маргааш охидын амьдралын хамгийн чухал өдөр тул мөрдлөгийг түр хойшлуулж хаар шийднэ. Тэрээр менежерийн хуваар охидын дебютыг ямар ч саадгүй төгс хэлхийг хүсэж байлаа. Маргааш өглөө Дужи 4 охиноо дагуулan телевизийн албанд ирнэ. Гэвч яг тэр өдөр нэгэн суперод Ахмад уран бүтээлч иргэн ирж таарснаар шинэ хамтлагийг хинж тоохгүй хооч шинжлэхгүй өнгөрнө. Дээрээс нь найруулагчлалын хамтлагийн нэрийг Elements биш Elephant буюу заан гэж зориуд доромжлон дуудана. Гэсэн ч 4 охин мэргэжлийн инээмсэглэлээ алдалгүй битбол дэлхийг жаргалтай болох Elements хамтлаг хэмээн өөдөөс нь инээмсэглэнэ. Гэвч бичлэг эхлэхийн өмнө гай газар дороос дахин гарч ирж Жиян ядарсандаа ухаан алдаж унана. Жонсуу түүнийг имлэг рүү тэврэн гүйж Дужи телевизэхэндээ үзүүлбэрийг хойшлуулахаар ганцаараа тэнцэнэ. Гэвч телевизийнхэн хүн дутуу бол тоглолтыг цуслнаа гэж хүйтэн зэвдэг хандна. Яг энэ нэгзэгтэй мөчид Дужи гайхалтай зоригтой шийдвэр гаргаж Жияны оронд өөрөө тайзан дээр гарч бүжиглэхээр болно. Тайзны гэрэл асмагч тэр жинхэнэ айдолоос тоталгүй гэрэлцэн авраатай гарч ирэх нь тэр. Үзүүлбэрийн төгсгөлд хийсэн түүний зүрх цусам нүдэн эрэм хөдөлгөөн нь яг л Тэнгэрийн дагна газарт бууж ирсэн мэт студийнхнийг ангайлгаж орхино. Учир нь тэр менежер байх хугацаанд охидыг дагаж бүжиглсээр бүх хөдөлгөөнийг дархинтай кодолчихсон байжээ. Дебютийн дараа Дужи охидыг дагуулan сайхан хоолнд орцгоо. Дужи охинтой дотн байхыг харсан Жюри түүний үнэн чэсийг шалгахаар шийдэж компани ажлыг баллах төгсөн Жианыг алгадахыг тушаана. Дужид өөр сонголт байсангүй. Гэвч яг гар далайхын даваан дээр Паках гинэт гарч ирж хэрэг тарьж байгаа мэт жүжиг тоглоно. Тэр хоёр гар нийлэн жүжиг тоглож Пакахыг Жианы өмнөөс золиосны ууд болон Дужи зодно. Жүжиг дэндүү төгс болсон тул Жюри түүнд бүрэн итгэж бүх сэжгийн арилгаа төгсөхгүй түүнийг өөрийн итгэлт хүнээ болгон нууц үзгээ эргүүлэн өгөхийг хүснэ. Үүний дараа Дужи Жюрийг даган дэлгүүр хийснэ. Энэ үед тэр Жюрийг гуталд өгтлээ дуртай. Бүр донцсон болохыг нь анзаарна. Дэлгүүрт ормогцоо тэр юу ч бодлгүй 4 хос гутал дараалан авна. Магадгүй тэр нэг хөлөө алдсан учраас сэтгэлийнхээ
үедээ тэрхүү хоосон зайг ийхүү гутлаар дүрхийг оролдог байж болох юм. Охидын бэлтгэлийн бичлэг бэлэн болжээ. Тэд элэгзээр өөрсдийгөө хараад ирээдүйн дебют өдрөө догтлон хүлээн. Гэвч тэд өөрсдийгөө ямар аюултай ангал руу унаж байгаагаа мэдсэнгүй. Маргааш нь хөгшин эмэгтэй Жюри захирал нэгэн тэрбумтныг зуучилж өгнө. Сонсох төхөөрөмжийн тусламжтайгаар дүүжи гүн хоёр Жюригийн жинхэнэ муухай дүр царайг олж мэднэ. Том дэлгэцэн дээр охидын бэлтгэлийн бичлэг явж тэрбумтанд тэднээс шилж сонгоно. Хэрэв тэрбумтанд хэн нэгэнд таалагдвал Жюри Румид хийсэнтэй адил түүний хүчээр болзоонд явуулах гэж байлаа. Тэрбумтон Сүжонтой шууд уулзахыг хүсэгч Жюри түүний хүсэл мөрөөдлийг нь бүрэн нураахад бэлдэх хэдэн өдрийн хугацаа хэрэгтэй гэв. Тэрбумтныг явсны дараа найруулагч Ли ирнэ. Тэр алдагтай найруулагч мөн боловч охидод зориулж хийсэн бичлэгүүд нь бүгд Жюригийн захиалгаар тэрбумтнуудад үзүүлэх гэж хийсэн хуурамч зүжиг байжээ. Тэр хуурамч тайз охидыг хуурч баячуудад бараа шиг харуулах зорилготой байв. Дүүжи болон багийнхан Жюри захирлын жинхэнэ төрхийг харж анхнаасаа охидыг тайзан дээр гаргах биш харин баячуудын зугаа гаргах тоглоом архины хүүхэлтэй болох гэж байсныг нь мэднэ. Жюри бусдын мөрөөдлийг зөврүүлж өөрийн залуу насны бүтлгүүтлийг нөхөх гэж охидыг ангал руу түлхэж байлаа. Солонгон таксины баг энэ бозар бүлэглэлийг шийдэхээр Дүүжи Румитэй уулзаж Жюригийн найруулагч Лидийг ярьсан бичлэгийг сонсгоод түүнд сонголт үлдээж карт өгнө. Руми картын дагуу заасан газарт очиж ямар ч эргэлзээгүйгээр цэнхэр өшөө авалтын төвчлөөрийг дарна. Баг ажилдаа орж муу хүмүүст үйлийг нь 100 дахин нугалж амсуулахаар хөдлөнө. Румигийн адил Сүжонч мөн нууцаар бичлэг хийлгэсэн байлаа. Жюри хамтлагийн ирээдүгээр далаалган Сүжоныг тэрбумттай болцохыг альбатна. Сүжон найзуудтай гай болохгүй тул арга буюу зөвшөөрнө. Яг энэ үед менежер Жонсу Сүжоныг авч тэрбумт руу хөрвөж хөөр явж байв. Тэр өөрийгөө Дүүжигийн анхны бай болсныг мэдсэнгүй. Дүүжи гинэт холын гэрлээ тусган түүний хажуугаар зурж таксиныхаа араас гарч ирэх хурц тэгээгээр Жонсугийн машиныг хүчтэй мөргөнө. Хурдаа тултал авч машиныг нь хит хитэн удаа мөргөж насан туршдаа тахир дутуу болохоор осолд оруулна. Яг тэр үед өнөөх тэрбумтан Сүжондо зугаацгаар хоёр найзаагаа дуудчихсан байх нь тэр. Гэтэл өрөөнд хөөрхөн охины оронд Чой ах сууж байх нь тэр. Би бол Сүжон байна. Намайг дуудаа бидтэй гэхэд араас нь Пак ах гарч ирэн би бол Пак Сүжон байна. Намайг дуудчихад цогтох гэж байгаа юм уу гэв. Төсөөлт нь Дүүжи гарч ирж олон үггүйгээр ширээн дээрх архины шилээг авч тэрбумтны толгой дээр хаг зохино. Хоёр хамтрагч нь тэр залууг цааш нь янзалж Дүүжи үлдсэн хүмүүсийг шийдэхээр явна. Дараагийн байн шууд нэвтрүүлэг хийж байсан найруулагч Ли байлаа. Гинэт студийн чанга яригчаар түүний Жюри захиралтай хувилцсан нууц яриа цацагдаж эхэлнэ. Ли ухаанаа алдан дууг нь хаах гэж яг л галзуурсан мэт зүтгэвч тусыг золно. Тэр чанга яригчийн уцыг таслахаар гүйж байтал дээрээс нь тайзны авраг том гэрэл унаж түүний газар дээр нь бяц тарна. Удсанчгүй Жюри өөрийнх нь бузар хэрэг хэвлэл мэдээллээр цацагдаж байгааг харна. Доод давхарт хэдийнэ сурвалжлагчид бүччихсэн байлаа. Тэр зүгтгийн тулд гэрлүүгээ гүйж алт мөнгөө хамж авахч хаашаа явсан камер түүнийг тагна. Зөвхөрсөн тэрээр дээвэр дээр гарч нуугдаад менежер лүүгээ залгасан ч хинж авсангүй. Дараа нь Дүүжирээ залгаж өөрийг нь нэрж авахыг шаардна. Гэвч дээвэр дээр гармагс Дүүжи түүнийг хэдийнэ хүлээж байлаа. Жинхэнэ дебют хийх ямар байдгийг мэдэрвүү. Би чамайг од болохыг хүссэн учраас менежер ч болохоор шийдсэн юм. Хинч бүдэрч болно. Гэхдээ өнөөдөр бүдэрвэл дахиад маргааш эхэлж болно. Харин ганцхан удаа бүдрээд насан туршдаа бусдыг ангал руу түлхсэн хүн бол чи өөрөө гэж Дүүжи хэлнэ. Энэ үед Жюри өөрийнх нь хэргийг илчилсэн хүн Дүүжи гэдгийг мэдэгч бурууга хүлээхгүй. Тэд хизээч од болж чадахгүй байсан. Би зүгээр л тэдэнд мөнгө олоход нь тусалсан гэж зүтгэн. Гинэт дээвэр дээр олон 10 дорон зэрэг гарч ирж Жюригийн нүүр рүү хурц гэрэл тусгана. Энэ сохромоор хурц гэрэл түүнд урд өмнө тайзнаас унаж хөлөө хугалж байсан тэр аимшигт мөчийг санагдуулна. Тэр хашгирч дороонуудыг цүнхээрээ үргэхийг оролдохдоо сандарсандаа хөл алдан унах бөгөөд Дүүжи амжиж цүнхнээс нь шүрсэн ч цүнхэн урагдаж түүнийг ганцхан гараараа тогтоож үлдэнэ. Эцэст нь Жюри өөрөө бууж өгч Дүүжигийн гарнаас тавигдан доош унаж ийхүү нүгэлт амьдрал нь төгсгөл болно. Өшөө авалт дуусны дараа Руми хамтлагийнхантайгаа нулимстайгаар уулзаж Жюригийн хэрэг ижлэгцснээр охидын түүх захим орчинд хүчтэй тарна. Олон мянган фэнүүд тэднийг албан ёсоор дебют хийлгэхийг шаардаж дэмцэн нийтлэлүүд оруулна. Эцэст нь мөхлийн ирмэгт байсан энэ хамтлаг жинхэнэ тайзан дээр гарч мөрөөдлийнхөө анхны алтмыг хийж чаддаг. Японы нийгэм бүглүү харанхуй усан зохисол дээр хүн төрөлхтний хамгийн бузар 8 буюу хүний дуудлага худалдаа явагдаж байна. Эхний ээлжинд 165 см орчим өндөртэй Орос охиныг тайзан дээр гаргахад доор цугласан баячууд лазер заагчаар түүн рүү зааж үн хаялцаж эхэлнэ. 800 мянган йенээс эхэлсэн үн дорхноо өсөж 1459 дугаартай нэгэн ир хамгийн өндөр үнээр охиныг худалдаж аваад
чирч одно. Гэвч яг энэ үед гинэд баг өмссөн нэгэн нэр орж ирснээр бүх зүйл оронгороо иргэнэ. Хоёр хүн утааны гарнаа шидэж танхимыг сохор утаагаар бүрхөв. Төд удалгүй нэгэн охин моцэлэгтэй орж ирэн танхаачуудыг бөмбөг шиг л тарааж өрхөв. Багтаа ир тэнд байсан бүх хамгаалагчдыг нэг нэгээр нам зогсоор эцэст нь энэ бохир дуудлага худалдааг хөтөлж байсан хөтлөгчтэй нүүр тулна. Хөтлөх сандарсандаа мод барьж далаахад багтаа ир бултаж баг нь мултран унахад хөтлөгч айсандаа "Чи хэн бэ?" гэж хашгирна. Өнөөх ир хүүднээр нэмсэглэж "Би таксины жолооч байна" гэд ганцхан цохилдоор түүнийг ухаан алдуулна. Шидэн өдрийн өмнө залуухан охин нэгэн өрөөнд түгжигдэн тусламж ирэн хаалга нүднэ. Цаана зэвсэгтэй хамгаалагчид зогсох бөгөөд охин ухаалаг зан гаргаж өрөөний тавилгуудыг давхарлан өндөрлөөд өндөр өсгийтийнхөө өсгийгөөр цонхыг нь хаглан цогтдог. Хамгаалагчид араас нь хөөсөөр охин туйлдж гүйж байгаад далайн эрэг дээрх хавцалд тулж ирнэ. Баригдахаас үххийг илүүдсэн охин нүдэн айнаад хавцал руу өсөрчихнэ. Охин далайн эрэг дээр ухаан ортол хажууд нь шилэн лонхон дотор нэгэн нэрийн хуудас байх нь тэр. Түүн дээр "Битгий өөх, өшөөгөө ав. Бид чиний өмнөөс шийдэж өгнө" гэсэн солонгон таксины урай байлаа. Охин утасны бүхээг олж уйлангаа "Миний нэр бол Исо. Намайг авраач дээ" гэж залгасан ч харамсалтай нь араас нь хөөсөн залуус түүнийг барьж аваад чирч одно. Утасны цаана байсан сончоол ямар нэг аимшиг зүйл болсныг мэдэрч солонгон таксины багийг яаралтай цуглуулна. Сончоол өөрөө Японд мөрдлөг хийгээд утасны бүхээг доороос Исогийн сурагчийн үнэмлэхийг олжээ. Гуйн түүний сургуульд дадлагжигч сурагч болж нэвтрхийг санал болгосон ч багийн ахлагч дүүжи багшийн дүрээр очивол илүү их мэдээлэл олж авнаа гэж үзнэ. Дараа өдөр нь дүүжи ер бүсний этгээд хувцалтайгаар Исогийн сурдаг ангийн шинэ багш болон очино. Тэрээр ангийн дарга охиныг дуудаж Исогийн талаар асуухад ангийн дарга нь Исог зуны камп руу явсан гэж хэлэх бөгөөд найз нь алга болцоход байхад огт санаа зовхгүй байгаа нь дүүжид сэжигтэй санагдана. Энэ хооронд Сончоол Исогийн эмээдэр очиж уулзахад эмгэн хүүхдээ сурах гэж явсан хэмээн итгэн сууж байдаг. Мөн Сончоол эмгэний нүд цайрсан байгааг хараад Исо эмээгийнхээ нүдний хагалгааны зардлыг олох гэж судалгаа хийж байсныг нь олж мэднэ. Исо гэр бүл сургуулаа хуурч 10 хоногийн өмнө хөлийн чандыг зорьсныг багийнхан олж тогтооно. Энэ үеэр нэгэн охин дүүжийг ангийн гаднаас тандаж байсныг барьж аван уулзахад охин уйлж Исог ийм байдалд оруулсан хүн нь өөрөө буюу Ежи гэдгээ хүлээдэг. Ежи Исод утсан дээрээ "Сондгоо юу тэгшүү" гэдэг таадаг энгийн тоглоом зааж өгсөн. Исо эхэндээ дандаа хожиж дараа өдөр нь Ежи түнд хоцсон мөнгөгээд 50,000 вон өгөхөд Исо асар ихээр баярлдаг. Энэ аргаар мөнгө олвол эмээгийнхээ нүдийг дорхиноо эмчлүүлж чадах юм байна гэж бодсон охин утаснасаа бүр салхаа байсан. Гэвч энэ хэсэг хугацааны дараа тэрээр дараалан хожигдож оноон дуусах үед аппликейшн дээр оноо урьдчилж авах гэсэн цонх гарч ирнэ. Охин нөхцөлийг нь уншилгүйгээр зөвшөөрөхийг дарчдаг. Удалгүй хоёр танхаа залуус ирж мөрөөдөө тоглоомын үр хугацаа хэтэрсний төлбөр нь хит сүрдүүлнэ. Хэрэв өрөө төлж чадахгүй бол 7 хоногийн дотор 5 найзаа урьж бүртгүүлвэл үрийг чинь хүчингүй болгоё гэдэг. Исо яг энэ үед Ежи өөрөө ч бас энэ өрөнд орчихсон учраас өөрийг нь уруу татсныг ойлгодог. Маргааш нь Исо найзынхаа урд тоглож байгаа дүр хэсгсэн ч эцсийн дүндээ найзаагаа өөрийнхөө араас там руу түлхэж зүрхэлсэнгүй. Солонгон багийнхан судалж үзтэл энэ бол хүүхдүүдийг хуурч мөнгө залилдах маш нарийн зохион байгуулалттай хуулийн цорхоог ашигласан лувер байсан байдаг. 300,000 воны зээлийг хуулийн дагуу хүн хязгаарлалтанд оруулдаггүй. 100,000-аас доош үнийн дүнтэй жижиг гэрээнүүд болгон буталж жилд 5,000% хүү бодож байсан байна. 300,000 воны үр ердөө 2-7 хоногийн дотор 1 сая вон болж өсдөг байлаа. Танхаа залуус Исогийн сургууль дээр ирж мөнгө нэхэж шөнө нь эмээгийнх нь гэрт орж сүрдүүлнэ. Ежи цагдаа дуудана гэж сүрдүүлсэн ч танхаа залуус "Та нар өөрсдөө насанд хүрээгүй байж мөрөөдөө тоглосон учраас цагдаа ирвэл та нар л шоронд орно" гэж айлхна. Айд сандарсан охид өвдөгс өгдөн гуйхад тэд маш амархан шийдэл санал болгосон нь Японд очиод ганцхан сар ажиллах. Бүх үрийг чинь тэглэе гэхин тэр. Охид өөр аргагүйд хурч зөвшөөрнө. Явх өдөр Ежигийн аав төлөвлөгөөг нь мэдэж уцыг нь хурааснаар Исо уулзах газраа ганцаараа үлдэж аргаа барсандаа Япон руу ганцаараа явчихсан нь тэр байж. Энэхүү олон улсын хүн худалдаалах сүлжээний цаана Японы хөрөнгө оруулалттай Никко Мони гэх
зээлийн компани байгаа Гүйн илрүүлнэ. Тэд хүүхдүүдийг мөрөөдөө тоглоомоор өрөнд оруулж дараа нь Япон руу бэлгийн мүлжлөх дэлгээдэг байв. Багийн ахлагч Дүүжи уралдааны машин шиг тоноглогдсон хар таксигаа хөлөглөн ангуучлалтаа гарна. Гүйн өөрөө өгөөж болохоор шийдэж өнөөх тоглоомыг тоглож хамгийн хурдан хугацаанд хожигдож дээд амжилт тогтооно. Төлөвлөсөн ёсоор танхаа залуус түүн дээр ирэхэд тэгээр ар гэргүй, ах дүүгүй ганцаараа амьдардаг охины дүр эсгэнэ. Түүнийг хөөхөн бөгөөд хамгаалтгүй байгааг харсан танхаа залуус дорхноо үнэн бөрхөө гаргаж Япон руу явж өрөө дарахыг ятгаснаар Гүйн Исогийн явсан замаар усан онгоц ачааны машин цун Япон руу хүргэгдэнэ. Японд ирсэн Дүүжи багийнхантайгаа нийлж хүн худалдаалах бүлгийн өвөрлөө нэвтрэхийн тулд нэгэн зайл зохионо. Тэрээр баян Японы өв залгамжлагчийн дүрээр танхаачуудтай зодтолдож гутал заавруулсан гэд 50,000 йен нэхнэ. Түүнийг бүлгийн толгойлогч дээр аваачхад дарга нь Дүүжиг өөрийнх нь амрах том сумо бүхтэй 5 минут эсвэл шинэ гутал авч өгье л дөө гэж даажигнана. Дүүжи таймнаар хүрмээ тайлж сумо бүхийн зохилтуудыг тисэж гараад эцэст нь тохоогоороо толгой руу нь хүчтэй зохиж хөлийг нь төгжин гарыг нь хугаснаар сумог нам тавина. Явхдаа сумогийн нуруун дээр шинэ гутал авах бол энэ дугаар руу залга гээд утасныхаа дугаарыг бичиж үлдээнэ. Тэр хатуу залуус түүнийг Некомонигийн босс Мацудад мэдээлснээр аюултай тоглоом аль биесээр эхэлнэ. Энэ хооронд Японы цагдаа Сузуки болон Интерполийн агент Майкл нар 29 удаа дар сонгоологчоор сийжүүлж эцэст нь боомлогдож өгсөн охины зохицыг олно. Тэд энэ хэргийн ард Мацуда байгааг мэдэж байлаа. Тэд Дүүжийг сэжиглэж баривчилсан ч түүнийг Мацудагийн бүлэг рүү шургуулах цорын ганц хүзэр гэж үзэн суллан нууц хамтын ажиллагаа санал болгоно. Мацуда Дүүжийг дуудаж нутаг дэвсгэр дээр нь үүмэн самунд игдээсний төлөө нэг хуруугаа огтлохыг шаардсан хотоо өгнө. Дүүжи оогт айсангүй орж ирсэн якуза нарыг дорхноо цохиж унагаагаад Мацудагийн нуугдаж байсан хөшгийг тас татан чиний туслахуудын хуруугаар орлуулж болох уу гэж сөрнө. Яг энэ үед цагдаа нар дайрч орж ирж Дүүжи Мацудаг аван цугтдаг. Дүүжи өөрийгөө Солонгосын цагдаа нарт хөөгдөж яваа цуврал алуурчин мэтээр жүжиглэж Мацудаг хэлбэр хөөсөн сул дорой амтан гэж өднө. Мацуда уурлаж машинаа зогсоож хоёул борон дор өөхөксөххөө үзэлцэн зодолцоор эцэст нь туйлдаж газар унахдаа Мацуда Дүүжигийн зоригтой галзуу зан татагдан өөрийн бүлэгтээ орохыг үрдэг. Дүүжи Мацудагийн итгэлийг олохын тулд найздаа араар тавиулж бүх зүйлээ алдсан гих хуурамч төг зохиож түүний хамгаалагч болно. Улмаар Мацуда түүнийг өнөх охтыг зардаг нууц дуудлах худалдаа руу хамгаалалт нь гаргаснаар Дүүжи охтын аим шиг зовлон нүдээр үзэж багийнхандаа тохио өгдөг. Чүэ Пак нар хутааны бөмбөг хайж Гүйн моцилогтой дайрч орон охтыг суллан Сончолийн хүлээж байсан усан онгоц руу суулган аварч чаддаг. Гэвч харамсалтай нь тэдний дунд Исо байсангүй. Мацуда энэ хэрэгт өөрийнх нь төлөө цагаар ажиллаж байсан бүх хүмүүсийг урвагч гэж үзэн толгой дараалан устгаж эхэлнэ. Дүүжигийн ээлж ирэхэд тэрээр Мацудад хандаж чи хинт ч итгэдэггүй. Учир нь чи итгэл хүлээлгэхээс өмнө тэднийг алчдаг. Чи уралдаас үхтлээ айж байна гэж нүүрэн дээр нь хэлнэ. Хурцадмал байдал дээд зэгтээ тулж Мацудагийн буу Дүүжигийн толгой руу чиглэх яг тэр мөчөд Мацудагийн утас дугарна. Утасны санаас энэ газрын жинхэнэ эзэн Ханасима бүлгийн 3 дахь үеийн босс Хашина байна хэмээн Сонжоол өөрийгөө танилцуулж өчигдрийн дуудлах худалдааны дайралт бол ердөө ихний анхааруулга байсан юм шүү гэж хүүтнээр зүрдүүлж орхино. Мацуда өөрийнх нь нуцаг дэвсгэрт халтсан этгээдийг ангуучлахаар бүх бүлгээ дагуулan галзуурсан металч отоход Дүүжи өхлөөс малтраа зогсохгүй тэдний дунд хууль ёсоор уусан нэвтрэхийн тулд хамт явахыг хүснэ. Мацудагийн бүлэг Хашиногийн нуувчин дор ирэхэд Сончоол Чүэ Пак нар угтан гарч ирнэ. Сончоол загламалсан эцэг Хашиногийн дүртэй хитрхи гүн орсон байх бөгөөд үүнд бухимдсан Мацуда шууд дайрах тушаал өгнө. Хашиногийн 3 залуус илмээ суглан урагш дайрах дүр эсгсэн ч ердөө 2 алхаад л Сончоол амнаасаа цус алдан унана. Дүүжи доороос нь нэмж ингэж их цус алдаж байгааг ботход үхэж байгаа байх гэж хэлсэнд Мацуда сонирхол нь бууран эргэж хараад алхана. Яг энэ үед Сончоол гинэд үсрэн босож Мацудаг цавчгаар далайхад Дүүжи түүнийг амжиж хутгалан Мацудагийн амийг эцэгтэй мөчөд аварна. Дүүжи би араас сутгалахыг үзэж чаддаггүй юм
гэж хэлснээр Мацуда түүнд өршөөл ирж ажийг нь заавал хариулахаа амлана. Амийг нь авсны дараа Мацуда дүүжийг өөрийн гол үр рүүгээ дагуулan явна. Тэнд дүүжи залуу охтыг бүлгийнхэнд албатан үйлчлүүлж байгааг нүдэрээ харна. Төсөөлөөгүй байтал Мацуда түүнд сэтгэлээ нээж багаасаа л үргэлж урвалт дунд өссөн учраас шархлахгүй тулд бусдаас төрүүлж урвахыг сонгодог болсон тухайгаа ярина. Тэр ч байтугай гоё хоолны зураг авах дуртайч илгээх хүнгүй байснаа хэлээд одооноос дүүжи рүү илгээж байхаар болно. Улмаар тэрээр дүүжид ах トゥ угийн барилдлага тогтоохыг санал болгож зохих байр суурь бэлдэж өгөхөө амлахад дүүжи шууд толгой бүх илгэн түүнийг ахаа хэмээн дуудана. Майкл дүүжийг Мацудатай улам бүр ойртож байгааг хараад уурлагч дүүжи юу ч тайлбарсангүй зөвхөн өнөөдөр босс түүнийг угтаж авах найр хийх гэж байгааг мэдээлнэ. Тэр шөнө Саказуки буюу ах トゥ угийн барилдлага тогтоох ёслол маш сүр дулаантай болов. Дүүжи Мацуда хоёр өөдөөсөө харан сууж бүх бүлгийн нүдэн дээр ах トゥ угийн хундаг өргөнө. Энэ үед Мацуда анх чамайг гэр бүл болъё гэхэд хэрв чи шууд толгойд өгсөн бол би чамайг тэр дор нь алах байсан юм гэж нууцаа хэлнэ. Яг энэ мөчөд Хашиногийн хуучин Якуза бүлгийнхэн дайран орж ирэв. Энэ нь бусдын гараар могоо байруулах гэсэн дүүжигийн төлөвлөгөө байлаа. Тэрээр хуучин Якузагийн ахмадуудын алдар нэрээ эргүүлэн авах гэсэн хүслийг ашиглан уймэн дэгдээсэн юм. Түүнийг аврагчийн дүр эсгэж Мацудаг дагуул зогтох зуур Майкл болон Японы цагдаа нар газар дээр нь дайран орж бүгдийг баривчлахыг оролдоно. Гэвч дүүжи Мацуда хоёр аль хэдийн цуцсан байдаг. Цагдаа нар араас нь хөөсөн ч дүүжи тэднийг хэлбархан төрүүлж Мацудагийн итгэлийг улам бүр олно. Тэд үүрлүүгээ буцаж ирэхэд дүүжи Мацудагийн мөнгө алтаар дүрэн сейфийг нээж байхыг хараад Мацуда мэл гайхна. Үнэн дээр дүүжи саяхан зогтох үедээ Мацудагийн хөдөөний зөвлөлтийг буюу сейфний түлхүүрийг амжиж хулгайлан авсан байдаг. Мацуда дүүжийг өөрийнх нь гэмт хэргийн нотлох баримтыг нууцаар цуглуулж байсан тагнуул гэдгийг ойлгоно. Тэрээр дүүжид дэлхийг өгөх гэж байхад яагаад урууж байгааг нь галзуурсан мэт асуухад дүүжи тайвнаар учир нь миний амралт дуусаж байна. Би сургуульд явах ёстой гэж хариулна. Мацуда уурлан дайрсан ч энэ удаа дүүжи бэлэн байсан бөгөөд түүнийг хэлбархан зодож унгаагаад үннийг хэлэхэд чи үнэхээр уйдгартай тулаан ч юм аа гэж хэлнэ. Гинэт Мацуда буу гаргаж ирэн дүүжирээ чиглүүлээд хэрэг уралт болох ёстой бол би төрүүлж хийнэ. Гэх боловч гохоо дарахаас өмнө Майклийн суманд оногдож үхнэ. Үүний дараахан Исо охин ингэж нэг хэсэг мэд олдно. Буцаж ирсэн өдрөө Исо ээжи хоёр бие биенээ тэрвэрлдэж нулимс унаана. Одоо дүүжи охтыг уруу татдаг өнөөх хоёр танхаа залуусыг олж дуустал нь гисгэнэ. Эцэст нь энэ ажиллагааны зардлаа тооцох цаг болоход тэдний түүхэндх хамгийн өндөр өртөгтэй хэрэг байдаг. Хонгоцны тээз, байр, машин түрээс Японы зогсоолын төлбөр Пакийн буруу замаар давхисны торгуул тэр байтугай хуучин Якуза өвгөнд луйвэрдүүлсэн мөнгө гээд маш их хэмжээний дүн гарна. Гэвч Сончоол Мацудагийн гэрээс нэг чимдаан дүрм мөнгө амжиж авсан тул бүх зардлыг бүрэн дааж чаддаг. Нөгөө талд Японы цагдаа Сузуки хоосон сейф рүү харан юу басныг огт ойлгож чадахгүй гайхан хоцорсноор энэ анги дуусна. Өнөөхөө өшөө авч такси буюу Солонгон таксины багийнхан дахин нэгэн шинэ хэргийг илрүүлж өшөө авч өгөхөөр бэлдсэн байна. Бидэнтэй хамтаагаарай. Солонгон такси компани баазад ердийн нэгэн өдөр эхэлнэ. Пак Чүвэ хоёр цонхоо хичээнгүйл анхчиж байхад хөөхөн гүйн тэндээс хуучин фургон машины талаар асууна. Машиныг засаад удсан ч Чүвэ түүний зархаасаа татгалцаж байв. Гүйн тэдэнд энэ 7 хоногт багтааж зарахгүй бол дахиад даатгалын мөнгө төлөх хэрэгтэй болно гэдгийг сануулад дүүжигийн машин цуна. Гүйн өнөөдөр жолооны шалгалт өгөх гэж байгаа бөгөөд машинд замын хөдөлгөөний дүрмээ тавцаар явна. Хүлээж байсанчлан гүйн жолооны шалгалтандаа тэнцээ зогсохгүй бараг л бүтэн оноо авснаа гайхуулна. Дүүжи түүнд баяр хүргэж маш хөөрхөн таксины жижиг модель бэлгэлэхэд гүйн баяртайхан нэмсгэлнэ. Тэрээр дүүжиг өөрийнх нь анхны үйлчлүүлэгч болохыг урьж бензин дуустал дахихаа амлана. Тэр орой туйлдсан төрхтэй таксины жолооч Мансу Сончоолтой уулзахаар ирдэг. Мансу бол урд нь Солонгон таксид ажиллаж байсан жолооч бөгөөд хувийн такситай болж өрөө төлөх болон төрийн албаны шалгалт өгөх гэж буй охиндоо туслахаар тусдаа гарсан нэг юм байв. Тэрээр яаралтай хэрэг гарсан тул 3 сая вон бэлнээр зэлхийг хүсгэд Сончоо шууд зөвшөөрч маргааш өгөхөө амлана. Мансу маш их баярлаж яаран тэндээс явна. Маргааш нь Чүэ Пак 2 фургон машиныхаа худалдаа авчийг олно. Голомтгоо үйлчлүүлэгч машины бүхий л хэсгийг наривчлан шалгаж байснаа эцэст нь худалдаж авахаар зөвшөөрч хамгийн сүүлийн удаа туршилтын жолоодлого хийхийг хүснэ. Тэд ч дуртаяа зөвшөөрнө. Гэвч өнөөх залуу машин цугаад дахиж одсноос хойш оор сураггүй алга болно. Учруун залхахад холбогдох боломжгүй байдаг. Тэр орой бортол бүр шүнжин бороондор хүлээгээд өглөө нь аргаа барангүйнээс өнөөх луурчны мэдээллийг олж өгөхийг гуйна.
Яг энэ үед Сонжоол руу мансуу залгаж мөнгө зээлэх шаардлагагүй болсон гэж хэлнэ. Ямар нэг зүйл буруу байгааг мэдэрсэн Сонжоол мансуугийн гэрлүү яаран очиход охин нь аавыгаа осолд орж эмнэлэгт байгааг хэлээд шүүгийнээс салах өргөдөл олсноо дуулгана. Сонжоол эмнэлэг рүү яаран очиход мансуу дээвэр дээрээс үсрэх гэж байхыг харамж очирд. Азар Сонжоол түүний тэнэг алхам хийхээс өмнө зогсоож чадсанаар мансуу Сонжоолыг тэрвэн чангаар уйлна. Мансуу аимшигт их үрийн хавханд орсон байж. Хувийн таксины жолооч болохын тулд тэрээр хаа сайгүй зээл тавьж бүх хөрөнгөө зарцуулж машин авсан байдаг. Тэрээр хуучин эзэн нь эрүүл мэндийн асуудалтай гэх шалтгаанаар зах зээлийн үнээс хямд үнээр хувийн таксины зөвшөөрөл худалдаж авахар хуурчжээ. Зах зээлийн үнийг унагсан гэж харагдахгүй тул тэд түүнийг зах зээлийн үнээр гэрээ байгуулж сар бүр төлсөн зээлээсээ 800 мянган воны буцаа олголт авнаа гэж итгүүлсэн байна. Мансуу эхнэр хүүхдүүддээ баярлуулан гайхуулж байтал өнөөх зөвшөөрөл нь гинэн цуцлагдана. Учир нь уг зөвшөөрлийн хуучин эзэн цогтуугаар жолоо барьж байгаад осол гаргасан байсан бөгөөд одоогийн хуулиар хэрэв эзэмшигч нь энэ хэрэгт шийтгүүлсэн бол уг зөвшөөрлийг өөр хүн шилжүүлсэн эсгээс үл хамааран шууд цуцалдаг аж. Луйвчид энэ хуулийг сайн мэдэж байсан тул удахгүй туслагдах нь тодорхой болсон зөвшөөрлийг түүнд хурдхан шиг зарж ашиг олсон нь тэр байж. Мансуу цагдаагийн газраас ахуулаад гомдол мэдүүлэх төв хүртэл гүйж үтсэн ч бид зөвхөн хуулийн дагуу ажиллаж байна гэсэн хүүтэн хариу сонсно. Тэрээр компани дээр очиж учраа олох гэсэн боловч тэд юу ч мэдэхгүй гэж мэлзэж бүр цагдаад өгнө хэмээн даажигнана. Тэрээр амьдрахын тулд хөлсний такси барин төвчж байсан ч удалгүй түүний нэр дээр түрээсэлсэн импортын тансаг зэрэглэлийн машин осол гаргасан тул 40 сая воны нөхөн төлбөр нэгсэн дуудлага хүлээн авна. Мансуу тэдэнтэй нүүр тулахаар очиход Луйвчид түүний гарын үсгийг зурсан гэрээг үзүүлдэг. Түүний сар бүр авдаг байсан 800 мянган воны буцаан алгалт гэж бодож байсан мөнгө нь үнэн дээр түүний нэрийг ашиглан тансаг зэрэглэлийн машин түрээслэх гэрээнд бүртгүүлсний шимтгэл байж таарна. Түүний зурсан гэрээнд тийм залт байгаагүй ч хуудас болгон дээр тамга дараагүй байсныг ашиглан хуудсыг нь дундаас нь сольсон тул тэднийг Луйвчин гэдгийг нотлоход үнэхээр хэцүү болсон байна. Мансууг уурд хашгирахад баавга шиг том биетэй залуу түүнийг хайр наргүй зодож захирал ян түүний гар дээр гიშгэн бүх зүйл хууль ёсных тул цагдаа төгсөн ч нэмэргүй хэмээн хэлнэ. Зөвшөөрөлжгүй гинтийн асар их өртөө үлдсэн мансуу бүр мөсөн нуран унсан. Энэ төвхийг сонсон Солонгон таксины багийнхан туйлын их хилэгнэн. Дүүжи тоглоомын консулын ногоон товчлуурыг дарснаар өшөө авалтын ажиллагаа аль биесээр эхэлнэ. Багийнхан судалж үзээд уг компани нь маш том хэмжээний луйврын сүлжээ гэдгийг тогтооно. Захирал ян нь хүн дайрч алах үхлийн осол гаргаад хэргийн газраас зугтсны улмаас хуульчийн зөвшөөрлөө цуцлуулсан хуучин өмгөөлөгч хүн байж. Тэрээр шоронгоос гараад хуулийн мэдлэгийг ашиглан хуулийн цор хоогоор шудрах хүмүүсийг хууль ёсны дагуу луйвэрдэж байж. Багийнхан мөржлөг хийхээр тийшээ очино. Чүэ түүний машиныг авч одсон өнөөх луйврчныг таньж уурлан мөнгөө нэхнэ. Луйврч ихлээр чүээг танихгүй дүрсгэж дараа нь үгнээсээ буцаж туршилтын жолоодлогын үеэр машины мотор эвдэрсэн тул гэрээний дагуу завсрын зардалд 10 сая вон цуудгасан гэж хэлнэ. Чүэ уурлсандаа зодтолтгийг завцсан ч өнөөх том биетэй залуу түүнийг өргөөд гадагш нь гаргачихна. Бүүийн мансуугийн нэр дээр түрээсэлсэн өнөөх импортын тансаг машиныг олж илрүүлнэ. Тэд энэ машиныг сард 15 сая воноор түрээсэлдэг байсан бөгөөд үйлчлүүлэгчид нь өөрсдөө машин түрээслэх боломжгүй гэмт хэрэгтнүүд эсвэл гэмт хэрэг үйлдэх гэж буй залуус байдаг. Хэрэв осол гарвал бүх хариуцлагыг мансуу өргөх байлаа. Тэрхүү импортын машиныг унсан 3 таахаа залуус явган хүний гудамжинд хурд идрүүлэн дахиж байгаад нэгэн явган хүнийг мөргөж орхино. Тэсгээ тэд уучлалт гуйхын оронд машиныг нь гэмтээлээ хэмээн хохирогчийг занаж дарамтлана. Ойр хавийнхан дургуйтсан ч хинч юу ч хийж зүрхлэхгүй байхад дүүжи урагш гарч ирээд тэдний замыг хаан зогсооно. Нэг залуу машинаас бууж түүн рүү дайрах яг тэр мөчид багийн 2 гишүүн фургон машинаараа замыг нь хааж таахаа залуусыг нарийн гудамжинд хавчснаар дүүжи тэднийг хашрааж машиныг нь хураан авч явна. Гэвч асуудал нь машин түрээсийн гэрээ хүчин төгөлдөр хിവэр байгаа учраас мансуу нөхөн төлбөрөө төлөх ёстой хിവэр л бай. Асуудлыг үнсээр нь шийдэхийн тулд дүүжи тэднийг үүрлүү нэвтэрч мөнгийг нь саахаар шийднэ. Энэ үеэр үзүүлэнгийн танхимд нэгэн гинэн залуу машин авахаар ирнэ. Тэрээр үйлдвэрт 4 сарын өмнө ажилд орсон бөгөөд 7 сартаа жирэмсэн их нэртэй аюулгүй машин авч өгөхийг хүсэж байв. Луйвчид тарган дахиа олсноо мэдээд түүнийг хямд үнээр машин авах гэрээнд гарын үсэг зурулна. Залууг зурангуут тэд гэрээний нуусан хуудсыг гаргаж ирээд үлдэгдэл үнгээд дахин 20 сая вон төлөхийг шаардна. Гинэн залуу луйрдуулснаа мэдээд авахаа болно гэхэд тэд гэрээ зуцалсны торгуул 20 сая вон нэхнэ. Залуу цагдаад мэдэгднээ гэж сүлдүүлэхэд
босс Ян үг дуугүй хурж ирэн модоор түүнийг зохиож эхэлнэ. Дараа нь тэрээр өөрийн туслах токсог шүдээ зугаа цэг цогсхийг тушааж байгаад цохиж гэмтэнэ. Энэ нь тэд гэмтлийн зэрэг тогтоолгосон бичиг авч үйлчлүүлэгчийг ажилтан руу халтсан хэрэгээр цагдаад өгөх гэсэн зайл байдаг. Захирал Ян залуугийн гэрийн аягийг мэдэж байгаагаа хэлж эхнэр хүүхдийг нь осолд оруулнаа гэж сүрдүүлнэ. Айд сандарсан худалдаа авагч өвдөг сөхрөнгөөж эцэст нь огт хүсээгүй машинаа авахаас аргагүй хүрнэ. Яг энэ үед дүүжи машинаараа галзуу мэт давхин орж ирж өнөөх машины араас мөрөгчгөн. Тэрээр сандарсан дүрсгэж уучлалт гуйх зураа гэрээн дээр санамсаргүй кофе асгаж дээрээс нь гიშгэж орхино. Одоо яана гэрээ хүчингөө болчихлоо гээд дүүжиг ирэмхийг харсан худалдан авах залуу баярлан машин авахаа болоод зогтож одно. Босс Ян дүүжигээс машины хохирол болон туслагдсан гэрээний төлбөр нэхэд дүүжи баян тэнгийн дүрсгэж дуулууртай зөвшөөрөн машиныг худалдан авахаар болно. Үүнийг харсан захирал Ян туслагаараа гэрээ байгуулуулж дүүжи өнөө хуучин машиныг хэтэрхий өндөр өнөөр худалдаж авдаг. Үзүүлэнгийн танхимаас гараад удаагүй байтал машины хааз гинэт өөрөө нэмэгдэж жолоодлогоо алдан тоормсон ажиллахаа болно. Аюултай нөхцөл байдал дүүжи хурдан сэтгэж машинаа ухраан жолоодон замын хажуугийн барилгын талбайн хаалт руу мөргүүлж зогсоод үүний хүчинд аимшиг тослоос аврагдсан дүүжи хүчтэй зохилтын улмаас ухаан алддаг. Азар дүүжи бэртээгүй бөгөөд Чвэ Пак 2 машиныг шалгаж үзээд энэ нь 3 дугаар зэрэглэлийн үерт авсан машин болохыг тогтооно. Энэ бол хамгийн аюултай зэрэглэл бөгөөд хөдөлгүүрт ус орсон тул явдал донд унтрах эсвэл гинэт хаазан тулж хөдөлгөөнд тесрэх бөмбөг болдог байна. Гэвч луйвчид маш нарийн ажиллаж шаврын мөрийг нуухын тулд суудлын бүс, жолооны болт, хаалганы резин, бүр гал хамгаалагчийн хайрцгийг хүртэл сольсон байв. Гэсэн ч гүйн шавар наалтаж үлдсэн ганц цэгийг олж чаддаг. Хуулийн дагуу ийм хэмжээний машиныг устгал оруулах ёстой. Атал зарагдаж байгаа нь тэдэнд үерт авсан машинуудыг нийлүүлдэг далж сүлжээ байгаа гэлтгэн. Энэ өдрүүдэд Мансууг эхнэр хүүхдээсээ ичсэндээ гэртээ харьц зүрхлэхгүй нуугдаж байв. Сончоол Мансуугийн ачааг хөнгөлөхийн тулд өнөөх түрээсийн тансаг машины үрийг өөрийн нэрээр шилжүүлэн авна. Дүүжи луурчдыг нууцаар дагаж байгаад тэд Мансууд 100 сая воноор зарсан таксины зөвшөөрлийг үнэндээ ердөө 1 сая воноор худалдаж авсан болохыг сонсоод тэднэр 100 дахин илүү төлөвлөхээр шийднэ. Яг энэ үед зурагтаар асар их бороо орсны улмаас нийгэм бүс нутаг үерт авсан тухай мэдээ гарна. Босс Ян үүнийг шууд боломж гэж харж туслахуудаа ачааны машин бэлтгийг тушаана. Тэд хогийн цэг дээр очиж дөнгөж үерт авсан 7 үнэтэй машиныг худалдаж авна. Эдгээр машинууд даатгалгүй байсан тул үерийн бүртгэлд ороогүй бөгөөд худалдан авчид юу авч байгаагаа мэдэх аргагүй байв. Тэд үерт авсан машинуудыг ингэж олдог байх нь тэр. Шүүн дүнд дүүжи хогийн цэгийн офис руу нууцаар нэвтэрч нотлох баримт хайна. Тэд машины эзэмшигчийн бичиг баримтыг ашиглан машиныг устгалд орсон мэтээр нэрийг нь сольдог байв. Хогийн цэгийн эзэн түүнийг илрүүлж дайрсан ч дүүжи түүнийг нам зохиж унгаана. Үерт авсан машинуудыг нууц цээхэд авчран цэвэрлэн өндөр үнээр зархаар бэлдэнэ. Хамгийн аймар нь захирал Ян туслахтаа дэлбэрсэн аюулгүй дэрнүүдийг солихын оронд зүгээр л буцааж аятайхан ойж янзлахыг тушаадаг байж. Энэ үеэр туслахууд нь өчигдөр хогийн цэгээс авсан бүх машинуудын бүртгэл туслагдсан байгааг дуулгана. Ян захирал уурлаж хогийн цэгийн эзэн рүү залгасан ч утас нь холбогдохгүй байдаг. Тэрээр бүх зүйлийг агуулгад хийж машин бэлтгийг тушаагаад чинээлэг залуус цугларддаг шөнийн клуб руу очино. Ян хуулийн мэдлэгтэй бөгөөд биеэ үнэлэгч авч байгаад баригдах эсвэл согтуугаар осод гаргах үед хуулиас хэрхэн мултрах талаар зөвлөгөө өгдөг учраас эдгээр залууст удирдагч мэт хүндлэгддэг байв. Эдгээр залуус мөн Мансуу шиг хүмүүсийг нэр дээр тансаг машин түрээсэлж гаралзуурдаг байсан хүмүүс юм. Чвэ Пак 2 хоорондоо зодтолдож буй дүрсгэн тэдний өрөөнд андууран орж уучлалт гуйн гарахтаа шалан доор нууц камер суулгаж амжина. Үүний ачаар Ян мөнгөний төлөө эдгээр аюултай машинуудыг замын хөдөлгөөнд оролцуулахаар улаар нь дайрч байгааг олж мэднэ. Хэрэв тэд мөнгөний тийм шуналтай юм бол тэр мөнгөөр нь дамжуулж түүнийг унгахаар шийднэ. Дараа өдөр нь дүүжи дахин баян тэнэг залуугийн дүрт хувирч найз охиндоо гинтийн бэлэг барихаар хуучин машин авахаар очино. Луурчид түүнийг хараад нүдэн сэргэж тод улаан өнгөтэй машиныг санал болгоно. Шалгаж үзэхэд энэ нь мөн л үерт авсан машин байдаг. Хэдэн өдрийн дараа дүүжи өөр нэг дэлгүүрээс машин худалдаж авна. Доксоо түүнийг олон машин зэрэг худалдаж авч байгаад сэжиглэж энэ тэнэг залуу олон охинтой болоод охин болгонд машин авч өгöd байгаа юм болов хэмээн гайхна. Маргааш нь дүүжи ачааны машин таярж шууд 4 машин худалдаж авахд туслагын нүд орой дээрээ гарна. Энэ мэдээ босс Янд хүрэхэд тэд бүгд гайхаж хоцорно. Тэр тэнэг залуу машиныг шалгагчгүй, үн тохирогчгүй шууд авч байдаг. Яг энэ үед туслах нь өнөөх тэнэг залуу дахиад машин явахаар ирснийг дуулгана. Энэ
Энэ удаа дүүжи найз охиноосоо салсан тул уйтгар гунгаа гаргахын тулд машин авч байна хэмээн шалтгаглаж халааснасаа баахан бэлэн мөнгө гаргаж тэднийг өднө. Өмнөх журмын дагуу дүүжи гэрээнд гарын үсэг зурсны дараа ян гэрээний нуусан хуудсыг гаргаж ирэн үлдэгдэл 7 сая вон нэхнэ. Түүнийг гэрээгээ туслана гэж бодож байтал дүүжи шууд чекээр төлөхийг зөвшөөрнө. Луурчуд үнэхээр их гайхаж энэ тэнийг юу төлөвлөд байгааг мэдхийн тулд дүүжийг дагна. Загас өгөөшийг өмгснгийг мэдсэн дүүжи тэднийг хуучин машинуудаа цуглуулсан газар руу дагуулж очино. Тэд дүүжийг шинээр авсан машины түлхүүрээ нэгэн автомат машинд хийж нууц уг дарахыг харна. Тэгтэл өнөөх машинаас баахан бэлэн мөнгө урсан гарч ирнэ. Дүүжийг явсны дараа тэд машинуудыг шалгахад бүгд хуучин машинууд байдаг. Тэд түүнийг энд олон машин цуглуулж мөнгө угааж байна уу? Эсвэл хар тамхины 8-д ашиглах гэж байна уу? Химэн толгоо нь бүр иргэн. Захирлын автомат машин руу төхөж нууц үгийг нь олохыг хичээсэн ч чадахгүй уурлаж машиныг зохиж хэмхлээд дүүжийг баривчлахыг тушаана. Удалгүй дүүжи шинэ найз охинтой болсон гэж гайхуулсаар дахин машин авахаар ирэхэд тэд түүнийг шууд хүлж байгаад байцааж эхэлнэ. Зохиулж нүдүүлээгүй байж дүүж шууд нэгэн тэнэг баян хүн олсон тухайга хэлж орхино. Хэрв тэр хүнд хуучин машин авч өгвөл машины үн дээр нэмж 10% шимтгэл авдаг. Гэхдээ тэр хүн яагаад машин цуглуулад байгааг би мэдэхгүй гэв. Мөн халаасандаа 100 машин авах гэрээ байгаа бөгөөд ердөө 30 машин цуглуулад байгаагаа с ิจ авахгүй тул нэг нэгээр нь авч байснаа хэлнэ. Ян шууд дүүжитэй хамтрахыг шаардахад дүүжи баяртайгаар зөвшөөрнө. Шалгаж үзэхэд тэдний агуулгад ердөө 36 машин байсан бөгөөд дүүжигийн цуглуулсан 30-ыг нэмээд 66 болж дахин 34 машин дутна. Гүүийн шууд захин орчинд тэдний гэрийн ойролцоох таксины баазанд шугам хагарсны улмаас бүх такси үерт авцсан гих хуурамч мэдээлэл тараана. Сончоол машинуудыг үнэхээр үерт авцсан мэт харагдуулахын тулд усаар дүргэнэ. Тэр шүүн захирал ян зогсоол дээр очиж шалгаад машинууд үнэхээр үерт авцсан байсныг баталгаажуулж авна. Энэ үед сончоол дампуурсан таксины компани захирлын дүрээр гарч ирнэ. Ян шууд 30 үерт авцсан таксиг хаягдал төмрийн үнээс арай илүүнээр авахар санал болгож чемдаанд өвөрөн бэлэн мөнгө үзүүлнэ. Сончоолж баяртай дүрсгэж борлуулалтын гэрээ бэлтэнэ. Захирал ян машинуудыг ачих гэж байхад сончоол үлдэгдэл үнгээд 500 сая вон бэлнээр нэхнэ. Энэ нь түүний мансууд хийсэн зайл байлаа. Танаа гэрээнд тийм зал байхгүй байна гэхэд сончоол би энд тусгай зал нэмчихье гэхэн тэр. Нэмээд хин чамайг хууц болгон дээр тамга дарахгүй бай гэсэн юм гэхэд луурдуулснаа мэдсэн ян захирал уурлаж өнөөх том биетэй залууга дуудаж сүрдүүлнэ. Гэвч сончоол тулдахад бэлэн байв. Ян захирал түүнийг өнөөх баян тэнэг залуугийн хамтрагч гэдгийг таних анхнаасаа луурдуулснаа ойлгоно. Хуучин цагаа бодоод гэрээг туслахгүйч солих боломж олгоё гэд дүүжи тэдэнд тоглоомын машины цуглуулга үзүүлнэ. Ян захирал уурлаж том далууд дайрахыг тушаасан ч дүүжи ердөө 2 зохиролтоор түүнийг газар тунгана. Бусдын дайрсан ч мөн л зодуулна. Ян захирал ухарч өнөөх баян залуус руу залгаж бүтэн жилийн турш супер каруудыг үнгүй унуулахаа амлан дуудана. Тэднийг ирэхэд дүүжи тэднийг өдөөн хатгаж араасаа хөөлгөнө. Тэд илэгдсэн таксиг хялбархан барьчихна гэж бодсон ч дүүжи хурдаа цагт 300 км хүртэл нэмж бүх супер каруудыг ардаа орхино. Дүүжи тэднийг түнэл рүү дагуулan орж пак түнэлийн хаалгыг хаан тэднийг хавханд түүжинэ. Тэд дүүжийг хайж байтал дүүжи машинаараа шууд тэднийг мөргөн гарч ирнэ. Энэ хүртэл ирсэнд баярлаа. Хүрэлтийн зардал хэмнэгдлээ. Гэрээнд шинэ машиныг супер караар солино гэсэн байгаа. Та нар сайн уншаагүй юм уу? Дүүжи түүний мөнгийг төлөхгүй гэдгийг гадарлаж супер машинуудыг хураан авах төлөвлөгөө боловсруулсан нь энэ байж. Ян захирал уурлаж тусгуудаа дайрахыг тушаасан ч дүүжигийн хувьд тэр ердөө л ялаа шиг байв. Өнөөх том биетэй залуу 3 секундэд л унана. Ян захирал хутаг гарган дайрсан ч дүүжи түүнийг дорхноо зэвсэггүй болгож газар унтлан зодно. Өсөө авалтыг дуусгахын тулд дүүжи тэднийг өөрсдийнх нь зарж байсан хөдөлгөөн тесрэх бөмбөг болох үерт мавцсан машин суулган аимшигт мэдрэмжийг нь амсуулна. Та нарын сууж байгаа машин тань санагдаж байна уу? Гэхэд туслахын сандран энэ үерт авсан машин байна. Би үүнийг аюулгүй дэрийг ойсон гэж танина. Луурчуд өөрсдийнх нь зарж байсан нисдэг авснуудыг унахдаа гим зүгөө хохирчдын мэдэрсэн туйлын айцыг биеэрээ мэдэрч цөхрөн хашгирна. Энэ бол мөнгөний төлөө хүний амь насыг үл томсорсны төлөөс байлаа. Мансуу ихнэр хүүхдтэй иргэн ирж ажилдаа оржээ. Солонгон таксины баг зөвхөн нэгэн гим зэмгүй хүнийг биш бүтэн гэр бүлийг аварч чадлаа. Даалгавар амжилттай дуусна. Тэд баяртайгаар шорлог идэж цуглагч удаан амарч чадахгүй бололтой. Нэгэн харанхуй цаг завсрын газарт хачиралтай нэгийг итгээд гартаа дарайр дүүрэн солонгон таксины нэрийн хуудсыг бариад та нарыг бүгдийг чинь ална гэж шивнэнэ. Тэд солонгон таксины дайсан уу? Эсвэл өшөөгөө авахуулах гэсэн хохирогч болов?
Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай. Өнөөдөр багийнхан асрамжийн газрын хүүхдүүдэд хоол хийж өгөх арга хэмжээ зохион байгуулж байна. Сончоол хүүхдүүдтэй бөмбөр их идэвхтэй тавснаас болж бугуйн өвдсөн тул гуйн түүнийг эмчит үзүүлэхийг шаардна. Гинэт сончоол үл мэддэх дугаараас дуудлага ирнэ. Утасны цаадах дуу хоолойнд Дунхёнтой уулзах цаг дөхөж байна. Өнөөдөр түүний шоронгоос суллагдах өдөр. Гэхэн тэр сончоол зочирдож түүнийг дунсуу химээн дуудаад тэндээ хүлээж байхыг одоохон очно гэдгээ хэлнэ. Сончоол шорон руу яаран очсон ч дунсуу хааж байсангүй. Тэрээр гуйнаас залгасан дугаарыг мөрдөж өгөхийг хүснэ. Тэрхүү нууцлаг дуудлага асрамжийн газрын ойролцоох нийтийн утаснаас ирсэн байдаг. Сончоол дарга яаран очиж өнөө хайж байсан дунсуутайгаа уулзсан ч өвгөн түүнийг таньсангүй. Тэрч байтугай уцаар ярьснаа санахгүй байлаа. Учир нь 15 жилийн өмнө дунсуу аимшиг тослын хохирогч болж хэрэгтэн нь хэргийн газраас зогсчихсан байж. Түүнээс хойш өвтнийг нь дийлэхгүй энд ирсэн бөгөөд сончоол түүний имчилгээний бүх үрийг нууцаар түлж орхино. Дүүжи сончоол даргаыг хайж гуйнээс асуудал нэг дугаар мөрдүүлчгээд алга болсныг нь мэдсэн. Ус уух газар уулзах хувьтай гихчээр дүүжи түүнийг нэгэн уушийн газраас олтол дарга тэнд гомдлын нулимсаа архиар тайлан сууж байдаг. Шалж асуусны эцэст сончоол 15 жилийн турш цээжинд нь хадаастай явсан магадгүй солонгон таксиг байгуулах гол шалтгаан болсон тэрхүү аимшиг түүхийг дэлгэнэ. Тэр жил Дунсуугийн ганц хүү Мину багийн анд Дон Хаяантай муудалцаад сургаггүй алга болжээ. Шүүх хурал дээр новшнууд хэрэгээ үлээсэнгүй. Шүүгч Хаяанд ердөө 5 сарын ялуугч доромжилсан. Хүүгийнхэн цогц хаана байгааг ч мэдэхгүй Донсуу шүүх хурал дээр галзуурах шахан уйлж байхыг сончоол нүдээрээ харсан байдаг. Эхнэр нь эрт өөд болж ганц хүүгээ амьдралынхаа авдаг учир хэмээн бодож явсан өвгөн шудраг бус шүүхийн өмнө сөхөрч амиа хорлохоор гүүр рүү гүөхтэн сончоол амжид зогсоосон байна. Өгөж болохгүй хамтдаа өшөөгөө авъя гэж ятгсаар тэр өдрөөс хойш хүүгийн хэргийг хамтдаа мөрдөж эхэлжээ. Гэвч сургуулийнхан дасгалжуулагч Сонууг бүгд мэдэхгүй хэмээн мэлзэж байв. Сончоол шүүхээс хэргийн материалыг авах гэж хуулийн компани дээр очин түгээж намайг шоронд хийвэл гарч ирээд машиныг чинь химхлэн химээ сүрдүүлж байж бичих баримтыг нь салган авчээ. Хяналтын камерыг шүүж үзтэл Минуг Хаяон маш зэрлэгээр зодож хүү арай гэж цухтааж байгаа нь бичигдсэн байдаг. Хамгийн гол нь Хаяон камерын тусгалаас гадуур байгаа нэгэн рүү харан ярьж байгааг сончоол анзаарсан байна. Тэрхүү нууцлаг хүнийг асуухаар шоронд очиход Хаяон уулзахаас татгалзаж Донсуу өвгөн хүүгээ зүүдэнд нэрээд намайг битгий хайгараа хэмээн хэлсэнгээд цөхөрч байдаг. Тэгээд Хаяоныг шоронгоос гарах өдөр үннийг хэлүүлэхээр төлөвлөж байтал Донсуу гинэт ор сургаггүй алга болж сончоол ойр ганцаараа үлдэнэ. Одоо багийнхан 15 жилийн өмнө амлалтаа биелүүлэхээр шийдэж Донсуу өвгөний ухаан ердөө 7 хоногт нэг удаа хагас цаг л ирүүл болдог тул цаг маш давчуу байлаа. Нэгэн шөнө өвгөн хүүгийнхээ дууг сонслоо гэж дэврээд зам руу гүгтэн сончоол дахиад ламиг нь аварна. Дүүжи хэргийн материалыг дахин шалгаж байгаад нэгэн чухал зүйл олж харав. Камерын бичлэг дээр байранд орж буй хүү цүнхээ баруун мөрөн дээрээ үрсэн байдаг. Гэтэл Мину солгоо гартаа бөгөөд үргэлж зүүн мөрөндөө цүнхээ үрдэг байж. Энэ нь Мину гэрээсээ цогцсон мэт харуулах гэж хин нэгэн хуурамч нотлох баримт бүрдүүлсэнийг хэлтгэн. Ингээд ажиллагаа эхэллээ. Гуйн Хаяоныг шоронгоос гарангуутаа л тансаг байр авч фитнес клуб ажиллаж байгааг олно. Гэвч тэрээр өрөнд баригдаж байлаа. Дүүжи түүнийг таксинд дагтал оршуулгын газар руу маш их бэлэн мөнгөтэй очино. Тентхийн зогсоол тоосон дарагдсан машинуудаар дүүрэн бөгөөд супер өндөр антентай камераар шалгатал оршуулгын газар мэт өнгөлн далдалсан мөрөөдөө тоглоомын газар байж таарна. Хаяон тэнд хэдэн 100 саяар нь бооцоо тавьж байдаг. Солонгон таксиныхан түүнийг шоронд орсон нь илүү том хэрийг нуух гэсэн башир арга. Харин өнөөх тансаг барин ам хаах мөнгө байсныг ухаарна. Дүүжи сэтгэл зүйн дайн эхлүүлнэ. Хаяоны машины цонхонд Минугийн нэрээр захидал хуурамч дуудлага очиход тэрээр айд сандран хяналтын камерыг шүүтэл Минугийн хувцастай яг ижилхэн хүн зогсож байхыг харна. Галзуурх төгсөн Хаяон их сургуулийн волейболын дасгалжуулагч болсон Сонууг дээр очиж Минуг өгсөн гэдэгт итгэлтэй байна уу? Чи түүнийг оршуулсан биз дээ гэж хашгирахад Сонууг уурлаж чамайг ч бас булчих юм шүү гэж сүрдүүлнэ. Ингээд жинхэнэ алуурчин хамсаатан нь хинбэ гэдг нь тодорхой болно. Энэ бүхнийг дүүжи нууцаар сонсож байлаа. Яг энэ үед асрамжийн газарт Донсуу өвгөн зүүднээсээ зочин сэрж сончоолыг танин нулимс туслуулан гарыг нь атгав. Сончоол энэ удаа би заавал Минуг олж өгнө гэж амлана. Түүнчлэн 15 жилийн өмнө Донсуу өвгнийг хүүгийнхээ араас мөрдөхийг зогсоохын тулд Сонууг зориуд ачааны машинаар дайрсан болохыг тэд тогтооно. Сонууг Хаяоныг тайвшруулж Мину чамтай хизээж холбогдож чадахгүй
болохгүй. Би чамайг хамгаална гэж хэлнэ. Санууг волейболын муу тамирчин байсан ч зогдог тайлаад шууд их сургуулийн татгалжуулагч болсон нь их с ижигтэй байдаг. Тэдний нууцыг мэдхийн тулд Дүүжи мөрөөдөө тоглоом донтсон хаяоныг өгөөш болохоор шийднэ. Маргааш нь Дүүжи нууц казиногоор дайран ортол хамгаалагчид металл илрүүлэгчээр камер хайгаад хэлнэ. Дүүжи баригдахгүй тулд мөнгөө газар тасан мөнгө унах нь ер нь муу ёр байдий. Би харж өвөг дээдтэй залбирчгаад ирье гэж жүжиглэн мултарна. Камергүүгээр гүйн Дүүжид тусалж чадахгүй тул Чүэ ах туслахаар сайн дураараа гарч ирнэ. Тэрээр урд нь хөдөө ажиллаж байхдаа уйдахтаа мөрөөдөө тоглоом тоглож хүзрийн хаан шиг чадвар эзэмсэн байж. Төлөвлөгөө ёсоор Дүүжи эхэлж орж хаяон зориуд мөнгөө алдаж дараа нь Чүэ ах суудлыг нь авч дараалан хоцсоор хаяоныг булан чахна. Гэвч яг шийдвэрлэх мөчөд Чүэ ах руу уцтаж тэрээр яаран явхаас аргагүй болно. Хаяон өрөөрөөгөө гүн орсон ч тэнд камер байхгүй байсан тул гүйн сурвалжигчийн дүрээр фитнес клубын захирлын өрөөрөө дайран орсон ч хинч байсангүй. Гэтэл хэдхэн секундын дараа хаяон хаалганы цаанаас сүнс шиг гараад ирнэ. Түүний өрөөнд нууц сонгил байгаа нь тодорхой болно. Энэ хооронд Сонжоол Донсон өвгний орны матраасан доороос нууц тэмдэглэлийн дэвтэр олжээ. Тэнд хүүгийнх нь дуртай зүйлс болон ослын тухай тасархай дурсамжууд бас модон шүүгэн дээр сийлсэн баахан тонууд байдаг. Дүүжи үүнийг машины дугаар гэж тааж Донсон өвгөн нууц үгээ цагны зүүнүүдээр тэмдэглэдэг байсныг ашиглан Миногийн цагийг өгөхөд өвгөн зүгэлт нь 12, 3 болгон эргүүлж өг. Энэ бол өнөөх машины дугаар байдаг. Харин фитнест Дүүжи нууц өрөөний хаалганд сүүний нунтаг цацаж хурууны хийгээр хаяоны утасны сүүлийн 4 орон болох кодыг олж нэвтэрнэ. Тэнд тэд волейболын тэмцээний үрдэн луурддаг сүлжээг олж илрүүлнэ. Соног дасгалжуулагч тамирчдаа албаар алдаа гаргах тохиогч хаяон гадаа серверээр мөрийг тавьж ердөө 3 цагийн дотор 500 сая вон олдог байж. Түүнчлэн 15 жилийн өмнөх ачааны машиныг Соног барьж байсныг Сонжоол архиваас олж мэднэ. Соног тэмцээний үеэр албаар алдаа гаргаагүй тамирчныг хүсний хүмүүсээрээ зодуулж эмнэлэг твтүүлсэн байв. Гүйн Луврын сайтыг хаах гэсэн ч Дүүжи Миног олохын тулд үлдээхийг тушаана. Дүүжи дахин казинод орж хаяоныг бүр мөсөн дампууруулж фитнес клубыг нь гэрээ хийлгэж байгаад хурааж авна. Маргааш нь Дүүжи клубын эзэн болж хаяоны зургийг хуулан өөрийнхөө өлгөж орхино. Соног хаяонд тэмцээний өмнө 20 сая вон өгсөн ч Дүүжи тэр мөнгийг нь клубын өрөөг ганцхан өдөр түрээслэх үн гэж хурааж авна. Хаяон аргаа баран зөвшөөрч нууц өрөөрөөгөө ордог. Гүйн хөөхөн оюутны дүрээр волейболчин Янтегийн утсыг хакердаж Чүэ ах жорлонд мөнгөтэй дэвтэр үлдээж Дүүжи өөрөө Италиас ирсэн алдартай скаут Кимийн дүрээр Янтег бүртгэн. Хүн өөрийн олсон мэдээлэлдээ илүү итгэдэг тул Янто Дүүжид бүрэн хуурдана. Дүүжи дасгалжуулагч Соногийн өмнө ил гарч мөрөөдөө тоглоомыг нь мэдэж байгаагаа цуулгахад тэд Дүүжиг замаасаа зайлуулахаар шийдэж барилгын талбай руу шахан машиныг нь дэлбэлж орхино. Гэвч Дүүжи амжиж өсөрсөн тул өгсөнгүй. Харин ч тэднийг өгсөн гэж тайвшрах боломж олгодог. Соног тэр залуугийн нэрийг хэн гэдэг юм гэж асуухад Мино гэхдөө сонсоож очирдно. Шийдвэрлэх тэмцээний өдөр Янте Кимд авьяасаа харуулахын тулд дасгалжуулагчийн тохиог үл тоон гайхалтай тоглож баг нь авраг болно. Бооцооны мөнгө алдсан Соног галзууран Янтег боож алах гэтэл хүү Миногоос уушлалтгүй гэж хашгираад үзэгчдийн суудал суугаа Дүүжи рүү зана. Хаяонч бас Миног амьд байна гэж айн гүйж ирэхэд Соног солиорох шахан хувцас солихөрөөрөө гүйж ортол бүх шүүгэн дээр Миногийн нэр зураг наасан байв. Тэрч байтугай гадаад Чүэ Пак 2 Миногийн цогцос олдож гэж ярихыг сонсоод Соног бүр мөсөн сандарч хүүг нууцаар оршуулсан зэлүүд толгойд руу галзуу юм шиг гүйж очиж газрыг ухаж эхэлнэ. Тэгээд хүүгийн хуучин формыг гаргаж ирээд энд байна, хин ч олоогүй байна гэж босс руугаа залгаж амьсгаатахад Дүүжи түүний ард аль хэдийн зогсож байдаг. Харин нөгөө талд Соногийн нууц босс Тайландад 70 зодооны бооцооны сайт ажиллаулдаг бөгөөд Солонгос дахь сайт руу хэн нэгэн халдсныг мэднэ. Солонгон таксиныхын жинхэнэ толгойлогч руу инхүү төхөж очлоо. Өнөөх далд сүлжээний босс Конжин байдал бишдгийг мэдрэмгүйтэй туслахтаа яг Солонгос руу явах билет захиал гэж тушааснаар үйл явдал өрнө. Хэргийн занглааг тайлахын тулд 17 жилийн өмнөх үе рүү буцацгаая. Мино Соног Дун Хаяон нар Конжины ивент тэгдэг волейболын багийн тамирчид байжээ. Баян босс багийнханд үргэлж гар сунгаж элдв зүйл авч өгдөг байсан бөгөөд Соног Хаяон хоёр үүнд нь хэд баярлдаг байв. Харин ганцхан Мино л түүний бэлэгнээс эрс татгалздаг байлаа.
Гэвч нэг удаа найзуудынхаа шахалт боссын хитрхи тусархуу зангаас болж аргагүй ирэхэнд нэг бэлгийг нь авч орхино. Тэр үедээ Кванжийн дасгалжуулагч соногт нууцаар нэгэн цаас хатгуулж ямар нэгэн зүйл даалгахыг Мино санамсаргүй харцдаг. Маргаашийнхан тэмцээнд соног дараалан алдаа гаргаж багаасаа хөөгцөн тул Миногийн дургуй хурч тэмцээний дараа Хаяон соног хоёрыг нууцан хуйлдаж байхад нь барьж авна. Тэгээд өнөөх цаасыг нь булааж аваад үзтэл тэнд өнөөдрийн тэмцээнд яаж албаар алдаа гарах заавар байх нь тэр. Мино хоёр найзаагаа мөрөөдө тоглоомын лөөвөрт тутгалцсныг тэр үед л ухаарна. Удсангүй Кванжийн Миног тусад нь дуудан уулзаж би ч ам зөндөө тусалсан да химийн сануулж нэг нь тусламж гуйлаа. Энэ нь мэдээж тэмцээний үр дүн лөөвөр дах ажиллагаа байдаг. Тэрээр Миног бүтэн тоглолтыг биш зөвхөн хэлсэн цагт нь хитгэн алдаа гаргахад л мэрэгжлийн тамирчин болтлоо хагартлаа баяжих мөнгө өгнө гэж амлана. Гэвч шудраг Мино түүний өөдөөс би цагдаад мэдэгдэнэ гэж шууд хэлж орхино. Босс түүнийг сүрдүүлж олон янзаар ятгсан ч хүү тэрхүү бохир тоглоомтой хизээж хутгалдахгүй гэдгээ хатуу мэдэгдэнэ. Хэдий тийм ч Мино багийн хоёр найзаагаа бодоод цагдаа руу яараагүй бөгөөд аав руугаа уцтаж зөвлөгөө авахд аав нь өөрийнхөө зөв гэж бодсон зүйлийг хийх хүн минь гэж зоригжуулжээ. Ингээд Мино найз Хаяон дээрээ очин хэрэгээ хүлээж хөнгөн ялав гэж ятгаж байтал Кванжийн тэнд байж тааран бүгдийг сонсчихон тэр. Ууралсан босс шийдэмгийгээр мод авч Миног ухаан алдтал зодож дараа нь Хаяоныг үргэлжлүүлээ зөх гэж тушаав. Хаяон тушаалаас зүр зүрхлэлгүй Миног нэг зөхиод цааш нь хөөж явуулжээ. Өмнө нь утсан Хаяон Миног зодож байгаа камерын бичлэг бол Кванжины зориуд зохион байгуулсан башир төлөвлөгөө байсан бөгөөд тэрээр сонуугийг дагуулan явж Хаяоныг камерын өмнө 5 минут зогсоож байгаад гараарай гэж тушаасан байдаг. Толгойдоо хүнд бэртэл аван манаран алхаж байсан Мино хүү замын гол ачааны машинаар дээрч амийг нь бүрлэгсэн жинхэнэ алуурчин бол Кванжин өөрөө байлаа. Хаяон Миног өгснийг мэдээ сандарсан ч Кванжин цагдаад хэлүүлж ганцаараа аллагын хэрэгтэн болно гэж сүрдүүлж соногт Миногийн хувцсыг өмсгөн камерын урдуур алхуулж хүүг амьд байгаа мэт хуурамч баримт бүрдүүлсэн байдаг. Тэгээд Миногийн цогцыг өөрийн эмээгийнх нь буш хажууд нууцаар болж орхино. Ингээд цогц нь олдоогүй тул Хаяон ердөө хүний биед халдсан хэрэгээр 5 сарын ялавч энэ хүн шудраг бус шийдвэр аав Донсуугийнх нь зүрхийг зүссэн байдаг. Түүнээс хойш удалгүй сонууг шоронд Хаяонтой уулзсан тухайга Кванжийн босс ховлож аав Донсуу нь хүүгийнхээ хэрэгт хамсаатан байгаа гадарсан бололтой гэж хэлв. Тэр шөнө Кванжийн Донсуу үгнийг хуурч гаргаж ирээд ачааны машинаар дайрч цусан далайн дунд хөдөлгөөнгүй хэвтгийг нь хараад өвчглээ гэж бодоод орхисон байж. Буцаад одоо цагтаа ирэхэд Кванжийн солонгос ирэнгүүтээ шууд эмээгийнх нь буш руу гүйлээ. Цагдаа нар тэндээс Миногийн цогцыг хэдийн ухаад гаргачихсныг харсан ч тэрээр маш тайван байв. Сончоол дарга жинхэнэ алуурчныг сонууг гэж бодож байсан ч дүүжид нэг сэжигтэй зүйл байлаа. Цогцыг ухах үеэр сонууг хин нэгэн рүү утастаж зөвшөөрөл авч байгаа мэт ярьж байсан нь хөшгөний ард өөр нэгэн том ахгүй байгааг илтгэж байв. Тэр өдөр сонууг босс Кванжин дээрээ очихдоо аимшиг дүр зургийг харав. Босс нь загсны дэгээр тоглож байсан бөгөөд өгөөш нь түүний найз Хаяон байдаг. Хаяон ам гуйн орилсон ч Кванжин түүнийг усан живүүлж зэрлэгээр алж орхино. Тэгээд соног руу эргэж хараад цогцыг яагаад ухуулсан талаар байцааж эхэлв. Шүүх эмнэлэг дээр олдсон аргаас Миногийнх мөн бөгөөд бүх буян бэртэл нь авт ослоос үүдэлтэйг тогтооно. Тэр шөнө Миногийн шарилыг оршуулахын тулд эмнэлгийн морг руу тээвэрлэж байтал Кванжины бүлэг замаас нь дайрч шарилыг нь дээрэмдэж одно. Чүе Пак ахнаар оршуулгын бэлтгэл хийж байгаад энэ мэдээг сонсож шоконд орж байтал гүйн сандарсаар орж ирэн Хаяоны фитнес шатаж тэр өөрөө тэнд өгсөн байна гэж мэдэгдэнэ. Бас үүгээр зогсохгүй волейболчин Ян Тэ мөнгөний төлөө тоглолт луурддаг байснаа хүлээн зөвшөөрч дасгалжуулагч сонууг нь гол живж өгсөн байдалтай болсон тухай зурагтаар шүүгэж эхэллээ. Солонгон багийнхан энэ бүх аллагын цаана хөшгөний ардах жинхэнэ алуурчин байгааг ухаарч дүүжи гинэт Донсуу үгнийг аюулд орсныг зөнгөөрөө мэдэрч эмнэлэг рүү яарвчлана. Түүний таамаг зөв байлаа. Кванжин Донсуу үгнийг олж очоод зүүнэг өвгөн минь чамд хүүгээ хайхад чи ер нь хин туслаад байна гэж доромжилж шөнөөр эмнэлгээс хулгаалan авч гарна. Яг цагтаа амжиж ирсэн сончоол дарга хамгаалагчдтай нодрог зөрүүлж дүүжи даргынхаа өшөөг авахар шууд дайран орлоо. Кванжин энэ залуу өвгөн тусалж байсныг ухаарч дүүжиж Миногийн шарлыг хэн хулгаасныг тэр дороо мэднэ. Гэтэл Кванжин Донсуу үгний тэрэгэнцрийг уруу газар руу түлхэж орхиход дүүжи ам тэмцэнгүйж үгнийг аварч хамжина. Энэ
Энэ зүр Кванжи машиндаа сууж дүүжи рүү утас шидээ цухтаачих нь тэр. Тэрээр дүүжийг маш аюултай ир гэдгийг мэдэрсэн тул туслахуудаа тусгай зэвсэг хэрэгслээ бэлд гэж тушаана. Үнэн дээр Кванжин бол тус их сургуулийн үндэслэгч, ерөнхийлөгчийн ач хүү байсан бөгөөд хууль бус мөрөөдөө тоглоомын бүх мөнгө түүний халаасанд ордог байж. Одоо Миногийн шарил түүний гарт байгаа бөгөөд хэрэг үүнийг устгахчвал үнэн үрд бушлагдах байв. Багийнхан цаг алдалгүй хөдөлгөөр шиднэ. Кванжин дүүжирээ уцтаж өгний өгсөн мөнгнөөс 2 дахин хийг өгье холбоогоо тасал гэж тохиролцоог оролцсон ч дүүжи мөнгө ярахаас өмнө нүүр тулж уулзъя гэж шаардна. Босс нэгэн хаяг явуулаад хоцорвол хүүгийнх нь яснаас юу ч үлдэхгүй шүү гэж сүрдүүлнэ. Тэр газар нь хаягдсан дунд сургууль байлаа. Дүүжи ганцаараа ирснийг нь шалгаж оруулсны дараа Кванжин түүнийг X тэмдэгтээ замаар алах гэж тушаана. Тэгээд тэрээр багада нэг найзынхаа амийг хөнөөсөн бөгөөд эмээн түүнийг санаатаа алсныг мэдээд баг сургуулаа төгсөнгүүт нь тусгаарлах гэж энэ сургуулийг барьсан тухайгаа ярьж солиорох бөгөөд дүүжийг нэгэн хөшөөний дэргэд очиход баахан камертай чимдаан байв. Нарийн яруул Кванжин дүүжигээр амьд үлдэх буюу survival game тоглуулж хэрв ялбал шарлиг өгч ялагдвал бүгдийг устгахаар зөгчээ. Сургуулийн хоох дуугарч 1-р үе эхэллээ. Дүүжи камертай зөвлөлтсөн дотогш ортолт цээжиндээ камер зүйлсэн баахан хөлсний алуурчууд тал талаас нь бүсэлж авна. Энэхүү дулааныг гадаадын dark web-ээр шууд дамжуулж үзэгчид хин нь өгөх вэ гэдэг дээр боосоо тавьж байдаг. Гэвч маань тулааны бурхан дүүжи олон үгүүгээр алах бариад навчнуудыг нэг нэгээр нам зохиж эхэллээ. Базааны мөнгө буужин шиг өсөж байгаад Кванжин баясад суух зур Чуэ Пак 2 сургуулийн хажууханд байх яндангаас хар утаа гарч байгааг олж харна. Дүүжи дээд давхарт гарч хаалгаа төгссөн ч 2 дугаар үед түүнийг өмнөхөөс хав илүү догшин зэрлэг бүлэг хүлээж байлаа. Дүүжи бэлэгээ өмсөөд тэдэнтэй өвхөх сэхгээ үзэлцэн цусан далайн дундаас бүгдийг нь нам унгав. Тэгээд гүйн хандан Кванжины суугаа нэвтрүүлгийн өрөөг ол гэж тушаана. Кванжин коридорын камераар дүүжийг хинж байтал гүйн систем рүү нь халдаж дэлгэцийг нь тас харах уу болгож орхино. Сүлжээ тасарч үзэгчд гарч ирсэнд галзуурсан босс дүүжийг яаралтай агнахыг тушаана. Дүүжи хяналтын өрөөг олох үед 3 дугаар үеийн хоох дугарч урдаас нь хос сэлэмтэй галзуу уяр гарч ирсэн ч дүүжи түүний ганц цохилтоор нам зохино. Кванжин дүүжийг надтай нэгдвэл их мөнгө олно гэж өргөдөхийг оролцсон ч дүүжи модон саваа авч тэднийг ээлжлэн нүцээр эцсийн босс Кванжитэй тулав. Энэ сүүлчийн босс үнэхээр чадварлаг догшин байсан ч ширүүн тулааны эц дүүжи түүнийг газарт унгаж түүний гарт өргөцсөн бүх охирогчтой өмнөөс тэнгэр нүргэлмээр хүчтэй нудрагуудыг нүүрлүү нь буулгаж уураа гаргалаа. Кванжин хөвтлөө айж Миногийн шарлиг өгье гэж тохиролцохыг гуйсан ч дүүжи надад тэр чин хэрэггүй гэв. Учир нь Чуэ Пак 2 шарлиг чандралхаас өмнө амжиж олсон байлаа. Босс мөнгөө 10 дахин 20 дахин өсгөж өгье гэж гуйсан ч дүүжи түүнийг ухаж бэлдсэн нөхрөө нь өшөглөж унав. 3 дугаар давхраас унах 60 км цагийн хурдтай машинд мөргүүлсэнтэй ижил бөгөөд Мино болон түүний аав Кванжины машинд мөргүүлэхдээ яг ийм өвдөлт мэдэрсэн байж таарна. Дүүжи түүний хажууд 9 цаг тавиад 3 минут бол Миногийн аав хүүгээ санах гэж өдөрт ирүүл болдог хугацаа. Харин чамайг санах хүн энэ дэлхийд байгаа болов уу гэд өөдгүй ирийн дээрээс ис асган буулж орхино. Нөгөө төл донсон өвгөн үзэгсэлэнтэй нар жаргах зүгт хүү минутаага зөөдөндөө уулзаж байдаг. Аав нь хоцорсон дуучлаарай гэхэд хүүн зүгээрдээ аваа та маш их хичээсэн гэж тайвшруулна. Сэрээ донсон өвгөн хүүгийнхээ шарлыг өөрийнх нь дуртай байсан цэлмэг хөх тэнгэрийн доор оршуулж дүүжи машиныхаа толинд өвгөний тайвшран нэмслэгийг харан сэтгэл нь амарна. Үл хөдлөн ихтэй загасчны далайн захад малгайтай нэгэн залуу машиндаа суугаад чимээгүйхэн одно. Тэрээр эзгүй далайн эрэгт очиж шуудаанд боосон цогцос гаргаж ирээд дотор нь мөнгө цаас хийж саль дээр тавиад талаараа түлхэж орхино. Энэ хооронд Чуэ ах замаараа явж байгаад хуучин танил Мариятайгаа таарна. Мария түүнээс Даасам гэдэг жаах охин туслахыг гуйна. Охин зам тээврийн ослоор имлэг твтэж байгаа аавда тулаан бэлий авч өгөх гэж бүтэн жил гаруй халаасны мөнгөө цуглуулсан байж. Гэвч хуучин марааны аппликейшн дээр хлөөрчин охинд дулаан бэлийний оронд тоосго явуулсан байдаг. Чуэ ах охинд өөрөө мөнгө өгөх гэсэн боловч Даасам охин заавал өөрийнхөө мөнгөөр аавда бэлэг авахыг хүснэ. Ингээд Чуэ ах охины 98,000 воныг олж өгч луурчинд мартагдахааргүй сургамж өгөхөөр шийддэг. Гэтэл таксины крашнд багийнхан Чуэ ахыг сураггүй алга болсон санаа зовж байдаг. Уцанчгүй Чуэ ах үнэхээр өрөвдөлтөй уруу царайтай эргэж ирнэ. Тэр охины өмнөөс баатар болох гэж луурчныг барих гэж яваад өөрөө хохирогч болчихсон байж. Луурчныг гаргаж ирэхийн тулд хуурамчаар утас захиалж итгэлийг нь олох гэж мөнгийг нь урьдчил шилжүүлсэн ч өнөөх нь мөнгийг нь аваад замхарч орхино. Дараа нь ундаг дуугаа авах гэж тал урьдчилгаа өгөөд дахиад шатчихсан гин. Нийт хохирол нь бүр
5 сая вон хүрч гэж. Луурчны банкны данс, утасны дугаар нь бүгд хурамч. Мөнгийг нь аль хэдийнэ гадаад руу угаачихсан учраас цагдаа нарч тусалж чадсангүй. Ингээд манай дүүжи ажилдаа орохоос өөр аргагүй болов. Дүүжи гүйн хоёр илгээмжийн кодоор мөрдөж илгээгчийн хаяг дээр очиход тэндээс утаа сунаглаж байлаа. Тэр хоёр цонхыг нь хагалж ороод Минжон гэх жирэмсэн эмэгтэй амийг аврана. Минжон ч муу адил өнөөх луурчны хохирогч болсон байж. Тэр гэртээ жирэмсний амралттай байхдаа хүүхдийн хямд бараа авах гэж байгаад луурдуулсан нь тэр байж. Илгээмжийг задлахдаа дотроос нь зөвхөн тоосго болон баярлаа би чамайг дэгээчихлээ гэсэн даажгансан зураг л гарч ирж. Мөнгийг нь урьдчилж авсан луурж утсаа огт авахгүй байв. Тэр орон нутгийн цагдаагийн газарт очсон ч цагдаа нар энэ мэдээлэл хурамж утас нь спам байна. Гэртээ хараад хүлээ гэсэн хуурай авгаар ам таглаад хэргийг нь хаачихна. Цагдаа нарт найдаад нэмэргүйг мэдсэн Минжон өөрөө луурчтай тэмцэхээр шийдэж түүний бүх мэдээллийг хуучин барааны сайт дээр тавьж хүмүүст анхааруулга өгнө. Мөн луурчны оруулсан пост болгон дээр энэ бол луурчин битгий гүйлгээ хийгээрэй гэж сэтгэл үлдээсэн байна. Үүнд нь ууралсан луурчин түүн рүү залгаж занл хийлсэн. Тэр өдрөөс эхлэн Минжоны утас руу танихгүй дугаараас үе олон занл хийлсэн дуудлага спам зурус ирж луурчин өөрийнхөө холбоо барих дугаарыг Минжоны дугаар бол өөрчилчихсэн байдаг. Маргааш нь тэр утас дугаараа шинээр сольсон ч гэрт нь ирэхэд бөөн хоол хүргэлтийнхэн цугларчихсан бүгд бэлэн мөнгөөр түлэх захиалга байв. Тэр захиалаагүй гэж тайлбарласан ч хүргэлтийн ажилчид сонсохгүй эцэст нь тэр бүх хоолны мөнгийг өөрөө төлж хохирно. Арай гэж амьсгаа авахтайгаа болтол хаалгыг нь хөвшин эмэгтэй нүдэж Минжоныг луурчин химээ хашгирч мөнгө нэхэж хуршуудад нь дуулахаар коридорт чирч гарна. Азар цагдаа нар ирж зогсоосон ч Минжоны хувийн мэдээлэл цахим орчинд жинхэнэ луурчин химээ цацагчсан байдаг. Өдөр бүр доромжлол ирж үүнээс болж нөхрийнх нь ажилд ч асуудал үүснэ. Нөхөр нь түүний тайлбарыг сонсохгүй зөвхөн гэртээ байхыг шаардна. Нэг өдөр тэр эмнэлэгт ганцаараа үзүүлчихэд гарч иртэл өнөөх луурчин дахин залгана. Утас дугаараа сольсон ч түүний бүх хөдөлгөөнийг мэдэж байлаа. Бүр эмнэлэг рүү орж байгаа зургийг нь араас нь явуулна. Минжон өөрийгөө луурчны өмнө хянуулж байгаагаа мэдэрч цагдаа руу гүн. Гэвч цагдаагийн газарт очиход саяхны олон луурын хэргийн данс Минжоны нэр дээр нээгдсэн тул цагдаа нар түүнийг хэрэгтнээр татаж яаж жуулж тайлбарсан сонсхийг хүссэнгүй. Занл хийдлээс зогтохын тулд тэдний гэр бүл шинэ байр руу нүүх боловч нүгээд ганц ч хоноогүй байхад луурчин дахиад залгана. Минжон би дуудлага бичиж байна. Цагдаад өгнөө гэхэд луурчин цагдаа нар чамайг хамгаалж чадах уу? Тэд намайг барьж чадахгүй. Харин би чамайг хизээш барьж чадна хэмээн дааж гинэн. Удаас тасраагүй байхад хаалгыг нь дахиад хоол хүргэлтийнхэн нүдэж эхэлнэ. Аргаа барсан Минжон намайг өршөөч хөө гэж гуйхад луурчин 30 сая вон шилжүүлбэл зүгээр орхиё гэв. Гэвч ажилгүй жирэмсэн эмэгтэйд хаанаасаа тийм их мөнгө байх вэ? Хаалгыг нь олон хүргэгчид зэрэг нүдэх тэр аимшиг дарамтыг тэгсэлгүй Минжон газар дээрээ ухаан алдаж унах бөгөөд харамсалтай нь хөөхтөн зулбаж орхино. Гүйн луурчны мэдээллийг шүүж дуу хоолойг нь кодолж авна. Бас Минжоны эмнэлэгт авахулсан зургийн өнцгөр эсрэг талын барилгыг олж тэнд нэгэн хувийн мөрдөх товчоо байгааг илрүүлнэ. Дүүжи тэр товчооны даргаас энэ зургийг хэн захиалж даруулсан бэ гэж асуухад дарга нь хэлхээс татгалзаж хэдэн танхай залуусаа дуудаж дүүжийг зодуулах гэж оролдоно. Гэвч үр дүнд нь өнөөх танхайчууд дүүжид махаа тасдуулж дарга найсандаа чүэ ахын мэдээллийг өгнө. Ингээд тэр хохирогчдын хувийн мэдээллийг дур мэдэн ашиглаж байжээ. Дүүжи энэ хэргийг зүгээр нэг сонирхогчийн лувэр биш зохион байгуулалттай мэргэжлийн бүлэглэл байна гэж дүгнэнэ. Тэдний нэг нь жижиг сажиг уйггүй залтай луурчин бол нөгөөх нь бусдыг тарчилж таашаал авдаг хэрцгий нэг юм байдаг. Гүйн хорыг хороор хариулах тактик бодож олно. Тэднийг хайж авахын оронд өөрсдөө ирэх өгөөшийг нь бэлтэнэ. Гүйн өнөөх алдаршиж буй элемент хамтлагийн анхны концертын тасалбар зарах хуурамч сайт нэ. Солонгон таксины багийнхан бүгд галзуу фэнүүд болж хувиран тасалбар олдохгүй байна гэж сэтгэл үлдээж хуурамч ирэлт үүсгэнэ. Луурчин үүнийг хараад тасалбарыг авч цааш нь дамлаж зарах шунлаар гүйний захим хуудасны өргөнд орно. Тэрээр сайт руу нэвтгэхдээ дотор нь суулгасан GPS байршил тогтоогчд баригдчихна тэр. Луурчин яаралтай тасалбар авч бэлэн мөнгөөр төлөх гэж буй дүүжитэй холбогдно. Түүнийг шалгахын тулд луурчин алслагдсан газар дуудах бөгөөд дүүжийг очиход хамтрагчдаараа осолд орчихлоо хүлээж бай гэж залгуулна. Дүүжи сэжиг авч ойртоход тэд өрдөөл хідэн өсвөр насны хүүхдүүд байх нь тэр. Дүүжи луурчин бацааныг таксиндаа суулган шууд харанхуй аимшигтай агуулга руу авч чадна. Тэнд дүүжи түүнийг санал хийлж Чуэ Пак 2 сүх барьсан цусаар будсан галзуу алуурчдын
дүр жүжиг тоглох бөгөөд өнөөх бацааныг өмдөнд нь шийлэг шахаж хамаг хэргийг нь хүлээлгэнэ. Хүү айн сандарч би зүгээр л цагийн ажилтан даргаа хизээж харж байгаагүй. Бүх тушаал зөвхөн уцаар л ирдэг гэж хэл. Энэ бүлэглэл хууль бус үйлдэлийг өндөр ашигтай бизнес болгож хүүхдүүдийг цагийн ажилтны нэрээр хүүхэлтэй болгон ашиглаж байж. Тэр хүүгээр даргаыг нь илчлүүлэхийн тулд чүү ах бацаанаар би ажилласаа гарлаа гэж хэлүүлнэ. Хүн дутмаг байсан тул гүйн гинэн цайлган яахаас ч буцахгүй ажил хайгч огсны дүрээр тэр бүлэглэл рүү нэвтрэхээр болно. Ажилд орохын тулд тэр баруун хацар дээрээ V хэлбэртэй хурууга гарган зураг авахуулан хатуу шалгалтыг давж уцаар ярилцлаганд орно. Гүйн би өмнө нь телемаркетинг хийж байсан. Байрны мөнгөө л олчихгүй шууд гарна гэж хуурч менежер итгэлийг олж авна. Гүйн ажил дээрээ очиход тэр газар нь зүгээр л нэг номын сан шиг өрөө байх бөгөөд дотор нь хідэн арман оюутнууд лөөрийн ажил хийж сун. Түүнд зөөврийн компьютер утас гарын авлага өгч текст бичиж болохгүй. Зөвхөн дэлгэцийн зураг авч хэлье. Үйлчлүүлэгчтэйгээ дотн харьц хэмээн заана. Менежер түүнийг хяналтын камераар харж баясна. Гэвч тэр хамгийн буруу хүний ажилд авснаа мэдсэнгүй. Гүйн ажилдаа оронгуудаа шууд ихний гүйлгээгээ хаана. Тэр дүүжитэй жүжиг тоглож, дүүжи тасалбар авах хүн болж, гүйн миний дүү тасалбар хөргөж өгөх гэж яваад осод орж өнгөрчлөө гэж уйлна. Дүүжи шууд 7 сая вон шилжүүлэх боловч мөнгө нь компани данс руу биш, гүйний хувийн данс руу орно. Менежер их мөнгө орлоо гэж баярлаж байтал өөр данс руу орсныг мэдээд уурлан залгаж мөнгийг буцааж компани данс руу хий гэж зандарна. Найрсаг зан тэр дороо занлагийг болж өөрчлөгдөхөд гүйн таймнаар би ажилласаа гарлаа гээд уцаад таслана. Гүйнийг явсны дараа өрөөнд байсан бүх компьютеруудад вирус тесэрч гацна. Учир нь гүйн тэдний системд хортой програм суулгачихсан байдаг. Тэгээд менежер рүү 30 мянган вон шилжүүлээд энэ бол өнөөдрийн сургалтын төлбөр. Миний хоолоо ихтгэл төрүүлэн учраас би энэ мөнгийг олж чадлаа. Энэ бол миний хөдөлмөр хэмээн даажигнана. Луурдулсан менежер галзуурч гүйний хаягаар үе олон хоол хүргэл захиалж өшөөгөө авахыг оролдоно. Гэвч солонгон таксиныхан хэдийнэ бэлтчихсэн байлаа. Хөрөгчөд таксины бааз дээр цугларч дүүжи бүх хоолтын мөнгийг төлөөд компанийнхаа жолооч нартай хувааж идэнэ. Гүйн уцаар би ютубер байна. Дахиад хоол захиалаарай гэж менежерийг уламбар галзууруулна. Менежер түүний зургийг захин орчинд тавьж лөөрчин гэж гутахыг оролдогч гүйн би энэ ажлыг хийх гэж байгаа юм. Чи намайг улам алдартай болгож байна. Шинэ дугаарыг маань оруулахаа мартваа гэж басамжлан инээн. Бүрэн ялагдсан менежер захилгаан бороохоо барин хувийн мөрдөгч хүслэн гүйний хаягийг олохоор галзуурангүй. Яг энэ үед чүэ ах мөрдөх төвчөөний ажилтан болж үжиглэн түүнд хаягийг нь олж өгнө. Менежер гүйнтэй уулзмагцаа захилгаан буутаа дайрагч гүйн түүнийг дорн нам зохиж шийдвэрлэх хөшгөлөлт хийнэ. Менежер сандран зогцсон ч дүүжи түүний хэдийнэ дагаж байлаа. Түүнийг нуувч руу дагаж оронгуудаа шууд нүүрлөө нь хүчтэй зохиж унгаад. Дүүжи түүний гэр дөрөн луурын замаар авсан илгээмжүүд тэр дундаа өнөөх даасан охины аавдаа авсан бэлий байгааг олж харна. Дүүжи Пак Чүэ хоёрыг дуудаж бүх илгээмжийг эцэст нь буцааж өгөхөөр ачуулна. Эцэст нь өнөөх луурчин бацаан уучлалт гуйхын оронд дүүжийг хүртэл энэ бизнестэй уруу татах гэж оролдож байгаагаар энэ удаагийн анги төгснө. Гэтэл яг тэр мөчүүд луурчин бацааны гар дээр нэгэн шуудангийн илгээмж ирж байгаагаар дараагийн анги эхэлдэг. Тэрээр үүнийг манаа даргын өгч байгаа баталгаа засвар урамшуул хэмээн баярлан гайхуулах боловч тагнуулч түүний төрөлхийн зүн совинтой дүүжи шууд аюулыг мэдэрнэ. Хайрцаг дотроос цагны хэмнэлтэд тик так гэх чимээ сонсогдоход тэрээр хайрцаг битий нэ гэж амт тэмцэн хашгирсан ч хэдийнэ оройтсон байдаг. Хайрцаг тэр дороо нэгжинтэл дэлбэрч орхино. Даргынх нь амласан өнөөх баталгаа нь ердөөл хэрэгээ нууж амьд гэрчийг устгах цус төлөвлөгөө байдаг. Дүүжи дэлбэрэлтээс бултаж гадгаш гүөхтэй нэгэн далайн гаралтай бүтээгдэхүүний ачааны машин яаран холдож байгааг олж харна. Солонгон таксины багийнхан өнөөх бацааныг ердөөл золиосны хүү байсныг харин хөшөөний ардах жинхэнэ акул хин бэ гэдг нь нууц хэвээр үлдсэнийг ухаарна. Өнөөх ачааны машин гатлаг онгоцоор нэгэн анслагдсан арал руу явж одох бөгөөд арлын цагдаа нарч түүнтэй хэдийнэ гар барьчихсан агт үс шиг байхын с ิจ гтэй. Хүү амтангүү эзэнгүй ирэг дээр машин зогсож жолооч залуу шууданд боосон цогцос гаргаж ирээд дотор нь хідэн цаас мөнгө хийж сал дээр тавиад далаа руу түлхэж орхино. Энэ аимшигт нүглээ тэрээр зүгээр л өдөр тутам хийдэг ажил шиг ямар сэтгэл хөдлөлгүй хүүтэн зэвдэг харцаар ширтэн зогсно. Энэ хооронд гүйн дүүжигийн харсан машины дугаараар мөрдөж тэрхүү ачааны машин нь нэгэн жижиг арал дээрх салаатны дэлгүүрийн машин болохыг тогтооно. Үүнээс гадна өнөөх өгсөн луурчны гэрээс олцсон суглааны тасалбар сүмийн дэнлүү зэрэг нь яг тэр арал дээр байдаг байж таарна. Энэ арал зүгээрс
юусны газар биш гэдгийг мэдсэн Дүүжи Сончол даргатай хамт загслах гэж буй жуулчин болж зүсээ хувирган хэргийн мөрөөр арал руу хөдлөнө. Арлын буудалд өрөө дүрлэслэхээр ороход буудлын эзэн авгаа тэднийг харангуйтаа л загасчд байна гэж танина. Гэвч түүний хүүтэн хүндий бүдүүлэг харилцаа Дүүжи Сончол дарга хоёрын дургу хүргэж орхино. Бүртгэлээ дуусгаад тэр хоёр самхун сүм рүү очино. Сүм үнэхээр том мөртлөө ганц ч хүн байхгүй яг л хий үзэгдэлтэй газар шиг эзүүрсэн байв. Дүүжи сүмийн гол танхимд олон игнээ дэнлүү ассан байхыг анзаарна. Тэдгээр нь уг нь сүсэгтэн олны залбирлын дэнлүү мэт боловч дээр нь хүсэл мөрөөдөл биш харин он сар болон мөнгөн нүр биччихсэн байх нь тэр. Яг л дэнлүүгээр санхүүгийн тооцооны дэвтэр хийчихсэн мэт. Тэдний гайхан зогсож байтал арлын цагдаа ирж хоёр танихгүй хүн бусдын хувийн эзэмшигдэл газарт зөвшөөрлгөө нэвтэрсэн гэх гомдол ирлээ хэмээн тэднийг сүмээс хөөж гаргана. Цагдаач бай, сүмч бай энэ арал дээрх бүх зүйл толгооноос хөл хүртэл сэжигтэй байлаа. Яг энэ үед сүмийн билээр өнөөх танил ачааны машин давхин өнгөрнө. Хамгийн сонин нь сүмийн ламнар уулан загас иддэггүй баймаар. Дүүжи энэ газар бурхан шүтдэг ариун сүм биш харин ч бузар гэмт хэргийн үүр урхаа гэдэгт улам бүр итгэлтэй болно. Тэднийг машиндаа эргэж ирэхэд дотор нь нэг танихгүй залуу сууж байх бөгөөд өөрийгөө гэрэл зурагчин гэж танилцуулаад замдаа төхүүлээд өгөхийг гуйна. Энэ залуу энэ арлын хүмүүс ерөөсөө хүн шиг санагддаггүй. Би энтхийн нар жаргах агшныг авах дуртай. Учир нь энд нар дэндүү ширүүн удаан жаргадаг гэж ярих нь хамаг биений шар ус босгом аимшигтэй. Машинаас буухтаа тэрээр загас сайн бариарэ гэж өрөөх бөгөөд Дүүжи тэр нэг л эвгүй мэдрэмж төрүүлнэ. Арлын хүн бүр тэднийг загачлах гэж ирснийг мэдэж байх шиг. Оройн Дүүжиг Сончол дарга хоёр буудалдаа иртэл өрөөрөө нь өксөх шатан дээр цуснаас тусалсан мөр байхыг харна. Цусыг даган өрөөндөө ортол тэнд нэгэн баавга шиг том биетэй загасцсан сууж байх нь тэр. Тэрээр зэрлэг харцаар ширтэж цустай загсыг санзалдсан. Тэрээр тэднээс загас барих гэж явчгаад яагаад ганц ч олцгүй ирж байгаа юм бэ гэж байцаах мэт асууна. Сончол дарга сандран буудлын авгаад манай өрөөнд танихгүй хүн орчихсон байна гэж хэлсэн ч авгаа хүмүүс загас авах гэж өрөөгөр ороход химийн үзэгдэл гэж хүйтэн царайлна. Энэ үед буудлын гадна хүмүүс цувран зогсож утас болон дансны дэвтэр шиг зүйлсээ тушааж байлаа. Өрөөндөө бацах зам Дүүжид хин нэгэн өөрийг нь алхан тутамд нь мөрдөж тандаж байгаа мэт санагдана. Маргааш нь гүйн дэлбэрэлтэд өгсөн менежерийн мэдээллийг олж авна. Тэр залуу Камбожид жил хагас амьдарсан бөгөөд их орондоо ирээд Камбожийн утасны луйрын хэргийн толгойлогч Литэй шоронд уулзаж байжээ. Энэ бацаан залууч гэсэн цаанаа нэгэн том багштай байсны хүчинд ийм том гэмт хэргийн сүлжээг удирдах байсан нь тодорхой болно. Сонжол дарга цонхоор өнөөх зурагчин залуу болон цагдаа нар арлаас явж байгааг олж харна. Сүм эзгүүрсэн энэ үеийг ашиглан Дүүжи дахин сүм рүү нэвтрэнэ. Энэ удаа тэрээр орохыг хориглоно гэсэн өрөөрөө орж тэндээс үе олон банкны карт, иргэний үнэлэхний зургуудыг олно. Бүр бурхны хөшөөний урд арлыг тэр чигт нь хянаж байгаа нууц камеруудын дэлгэцийг олж харна. Энэ арал дээр хүн бүрийг эндээс хянаж байдаг байх нь. Дээрээс нь Дүүжи ширээн дээрээс шүүхийн сургалтын хүрээлэн гэсэн бичгтээ үнэтэй үзэг олж харна. Энэ удаагийн өрсөлдөгч нь зүгээр нэг энгийн лувирчин биш, хуулийн салбарын акул байх нь. Яг тэр үед сүүл чүү ах даасан охинд өнөөх дулаан бэлийг нь авчирч өгнө. Охин баярлан бэлийг өмсөж аавдаа өгнө гэж догдлохыг хараад чүү ах сэтэл өдлөө барьж чадалгүй нулимс сунгаана. Нөгөө нууцлаг сүмийн үннийг олохоор дараагийн анги маань эхэлж байна. Үнэн дээр энэ арал болон сүм бол тэр чигтээ луйрын бүлэглэлийн төв үүр байсан. Сүмд ирж хүч асаадаг хүмүүс энгийн сүсэгтнүүд биш, харин энэ луйрын сүлжээнд дэлсхийг хүссэн шинэ гишүүд байдаг. Тэд асар их гишүүнчлэлийн төлбөр төлөхөөс гадна бүлэглэл тэдний ар гэр түүхийг нэг бүрчлэн нарийн шалгадаг байна. Тэрхүү шалгалтын хариуг хүлээх зур тэднийг арлын цагдаа нар хорж цагддаг бөгөөд тэдгээр цагдаа нар бол үнэндээ сүмийн тижээвэр анч ноход байдаг. Хэрв шинэ гишүүнээс ямар нэгэн сэжигтэй зүйл илэрвэл өнөөх цус далуурчин чөлвөн шууд түүнийг устгаж далаа руу шиддэг байна. Шалгалтын тэнцвэл цагдаа нар тэднийг суллаж аль бие усны луйрчин болгодог бүтэцтэй. Мөрдлөг хийж явсан манай хоёр жолооч тэдний нүдээр шалгалтад унсан сэжигтнүүд шиг харагдсан тул тэднийг далаа руу шидэх үхлийн тавилан хүлээж байлаа. Энэ бүх бузар хэргийн оройд зурагчин дүртэй гоо сууж арлыг бүхэлд нь удирдах байв. Дүүжи Сончол дарга хоёрыг анх ирэхэд тэр хэдийнэ таньчихсан мөртлөө зурагчин болж жүжиглэн анхаарлыг нь сарниулж байж. Одоо Солонгон таксины баг түүхэндээ байгаагүй хамгийн том аюултай нүүр
дүүртүүлж бүрэн сүрэх ирмэгт ирдэг. Эхэндээ Сончол дарга анхаарал сарниулах гэж далайн эрэг дээр загасцалж байгаа дүр эсгсэн ч дайснууд түүний хэдийнэ мэдчихсэн байв. Тэд арлын цагдаа нарыг явуулж Сончол даргыг ямар ч эсрүүцэл үзүүлэх чадваргүй болон амжид завинд сулган авч чадна. Дүүжийг сүм рүү нэвтэрж байх хооронд багийн бусад гишүүд ч тус тусын даалгавраа гүйцэтгэж байлаа. Гуйын алуурчин Чулвонгийн машиныг дагаж Чуэ Пак хоёр зурагчин Гүүгийн араас мөрдөнө. Уг нь энэ хуваарлалт зөв байсан ч тэд Гүүг хитрхи дутуу үнэлчихэж Пак ах зурагчныг дагаж яваад нэгэн донтогсдын уулзалт цуглаан дээр ороод ирнэ. Тэнд архинд тамхинд донцсон хүмүүс сэтгэлдээ хуваалцаж байв. Залжин зурагчин Гүү өөрийгөө кино зохиолч, амьдралын тухай түүх хайж яваа хүн хэмээн гайхалтай жүжиглэж заал дүрэн алга ташилт авна. Удамжгүй Пак ахын ээлж ирж тэрээр өөрийгөө хий үнэрлдэг донтон хэмээн жүжиглэх боловч хэрсүү зурагчин түүнийг хэдийнэ анзаарчихсан байлаа. Тэр Пак ахыг гадаа хүлээж байгаад чи энд юу хийж яваа юм гэж тулхна. Пак ах сандарсандаа донтон гэж зүтгэсэн ч түүний нүдэнд донтогчих шиг биш. Гар дээр нь ямар ч тарианы мөр байхгүй байсан тул Гүү түүнийг дорн барьж орхино. Ингээд манай багийн 5 гишүүнээс 2 нь холбоо тасарлаа. Үнэн дээр Гүү тэр цуглаанд донтогсдын мэдээллийг цуглуулах гэж ирсэн байдаг. Цуглааны дараа тэрээр авцагсоол дээрх бүх машины дугаарыг авч туслах руугаа илгээн тэдгээр сул талтай хохирогчдыг занал хийлж мөнгө саах шинэ луурын төлөвлөгөөгөө эхлүүлсэн байна. Энэ хооронд Гүүгийн өнөөх машиныг даган далайн гаралтай бүтээгдэхүүний агуулгад ирнэ. Гэвч хөлдөөгч доторх хайрцагт загас биш, харин луурт ашигладаг утас, бичиг баримтууд дүүрэн байх нь тэр. Бүх зүйлийг арал дээр бэлдээд их газар руу илгээдэг. Бүр гадаад гишүүдэд нислэгийн тийз авч өгөн бичиг баримтыг нь нутаг руу нь буцаан ажилуулдаг аврах сүлжээ байх нь тэр. Гүүийн ухрах гэж байтал алуурчин Чулвон гинт замаас нь гарч ирж хаалтыг нь хаана. Ингээд таксины баг дахин нэг гишүүний алдна. Пак ахтай холбоо тасарсныг мэдсэн Чуэ ах араас нь арал руу дахин ирнэ. Энэ шийдвэр зөв байсан ч тэрээр арал дээр хөлийнхөө давхайг тавимагцаал Чулвонгийн хотолтонд орж ухаан алдуулдаг тариагаар тариулна. Ингээд манай 4 гишүүд бүгд ухаан алдаж ачааны машин түгжигдэж орхино. Одоо багт баригдаагүй ганцхан хүн үлдсэн нь Дүүжи байдаг. Тэрээр сүм рүү иргэн орч таазнаас дүүжилсэн дэнлүүнүүд нь үнэндээ шинэ гишүүдийн мэдээлэл болохыг Бурхны хөшөөний байрлал нь луурштын зэрэг дивийг зааж байгааг олж мэднэ. Яг энэ үед сүмийн дарга лам Гүүгийн гар хөл гарч ирнэ. Тэрээр Дүүжийг устгах тушаалавч камераар байршлыг нь тогтоосон ч Дүүжи зогтохын оронд сүмийн гол танхимд маш тайвнаар хүж уйгуулan залбирч сууна. Ламын асуултанд Дүүжи өөрийгөө шинэ гишүү хэмээн жүжиглэх боловч тэр дороо арлын цагдаа нарт баригдаж одно. Тэрээр хамтрагчдаа баригдсныг ч мдээгүй байлаа. Баригдсан 4 гишүүн Гүүгийн тушаалаар далаа руу шидүүлэхээр эрэг дээр хүлээж байв. Гэтэл цагдаа нар гинэт Дүүжийг суллах тушаал авна. Тэрээр гарч ирээд хинтээж холбоо барьж чадахгүй байтал Гүү гарч ирж түүнийг хоолнд өрнө. Энэ бол үнэндээ амьд үлдээх үү? Устгах уу гэдгийг шийдэх үглийн байцаалт байлаа. Гүү өөрийн хүүтэн зэвлэг төрхөө гаргаж чиний нөхдүүд хизээж уцаахгүй гэж занал хийлнэ. Түүний туслах авгай зөөврийн компьютер авчирч Дүүжигийн түүхийг нэг бүрчлэн шүүж яриаг нь тандаж сууна. Ганцхан үг зөрвөл өхөл хүлээж байв. Дүүжи энэ занал хийлэл тоглоом биш гэдгийг ойлгож байлаа. Гүү дүн рүү яг л олзоо отож буй аратан шиг ширтэн. Дүүжи өөрийгөө бүх хэргийг удирдсан гэдгээ хүлээн зөвшөөрөгч өөрийгөө ердөөл амьдрал нь бүтлгүүцсэн мөнгөний төлөө өвхөөс ч буцахгүй луурчин болж жүжиглэнэ. Тэрээр урд нь устгагдсан луурчин Ким Уёнгийн шугамар энэ сүлжээг олж мэдсэн гэж хэлнэ. Гүүгийн царай хувирч тэр үнэхээр Ким Уёнгийн босс байж таарна. Эхний давааг давсан ч дараагийн асуулт улам ширүүн ирлээ. Ажилд ормоор байвал ажлын туршлагаа яар гэхэд энэ нь Дүүжигийн хамгийн сайн чадах зүйл байдаг. Тэрээр урд нь хувирч байсан бүх төрүүдээ үнэхээр сэтгэл өвдөм нулимстай түүх болгон ярьж өгнө. Би математикийн багш байсан ч сурагчдад дээрлэхүүлж гарсан. Технологийн компанид орсон ч дарга маань галзуурчихсан. Утасны луур хийж байгаад прокурорт баригдаж бөө болсон ч бүтээгүй. Шөнийн клуб халагч хийсэн ч цагдаа нар хар тамхины хэрэгээр хаачихсан гэж уйлагнан ярихад Гүү түүний залгуу амьдралыг өрөвдөн биширч бусдын төлөө биш өөрийнхөө төлөө ажил гэж зөвлөнө. Туслах нь интернетээс шүүж үзэхэд Дүүжигийн хэлсэн түүх бүгд үнэн болж таарсаар шалгалтыг бүрэн давна. Шагналт нь Гүү түүнийг найзуудыг суллаж аюулгүй газар хүрэхийг даалгана. Тэд түр хугацаанд амьд үлдсэн ч арлаас гарч чадаагүй. Алхан бүрэн хяналтанд байв. Тэгтэл ухаан орсон 4 гишүүний хажууд нэг нь танихгүй дуу гарна. Хэрв намайг тэр үед далаа руу шидсэн бол миний цагт хойд солонгос руу урсаж цагдаа нарч болохгүй байсан биз гэхэд тэд бие биенээсээ сэжиглэнэ. Гэтэл тэр хүн бол 6 сарын өмнө сураггүй алга болсон 90 сурвалжлах сэтгүүлч байж таардаг. Тэр амьд үлдээж энэ 6 сарын хугацаанд арлаас цухталгүй бүлэглэлийн хэргийн нотлох баримтыг цуглуулж байжээ. Ингээд Солонгон таксины баг арлын дотоод бүтцийг сайн мэдэх хүчтэй холбоотонтой болов. Маргааш өглөө нь лам Дүүжид
эхлээд барьцаа мөнгөө тушааж байж сүлжээ нэлсүүлнэ гэж тулгана. Дүүжи огт сандарсангүй. Такси компанийн даргыг хуурч байр машиныг нь барьцаанд тавиад 2 тэрбум вон зэлчихсэн. Түүнийг авчирч хөрөнгө оруулнаа гэж залхина. Тэгээд зал гаргаж эхлээд би бараа болон тоног төхөөрөмжөө үзмээр байна гэж тулгахад лам дүүнийг улам бүр бишрэнэ. Гифтэд дүүжигийн түүхийг дахин шүүхэд нэгэн аимшигтай зүйл илэрнэ. Дүүжигийн ажиллаж байсан газар болгоны хүмүүс үхэж эсвэл сураггүй алга болж зөвхөн тэр л ганцаараа амьд үлдэж байж. Гүү түүнийг дахин дуудаж үүний тухай асуув. Дүүжи энэ удаа уурлаж байгаа дүрсэн би тэдэнтэй хамт үхэгүүд харамсаж байна уу? Би ч гэсэн амьд үлдэхийн тулд зүтгэсэн амьдралаа өөрчлөх гэж энд ирчгээд ийм асуулт сонсох гэж үү? Химээ жүжиглэхэд гүү түүнийг бүрэн уйчилж бүр буруу ойлгосондоо харамсаж байгаагаа хэлнэ. Ингээд гүү түүнд бүрэн итгэж шоронгоос дөнгөж судлагдсан Лигийнхүүнтэй уулзуулна. Лигийнхүүн шоронгоос гараад том хөдлөх гэж 1 тэрбум вон авчирсан ч хакер аваа Юрим түүнийг энэ мөнгөөр том мөрөгтэй тоглоомын сайт байгуулахад хүрэхгүй. Цагдаа нарын хамгаалтын мөнгөнд л сард 150 сая вон хэрэгтэй гэж урамгүй болгоно. Ингээд тэр арга буюу утасны лувраар мөнгө цуглуулахаар болж Гүүтүүн тохирогчдын мэдээлэлтэй флаш диск өгөөд 1 тэрбум воныг гишүүнжлийн төлбөр хэмээн хураачихна. Түүнтэй хамт ирсэн 2 залуу дараа нь мөнгө өгье гэж зүтгэхэд тэднийг хөөж гаргах бөгөөд гадаа гарахт нь алуурчин чулуун хэдийнэ хүлээж байгаад тэднийг устгаж орхино. Үнэн дээр 7 жилийн өмнө гүү прокурор байхдаа гэмт хэрэгтнүүдийг барих биш харин өөрийн компанида элсүүлдэг байж. Луурчин лам 15 жилийн өмнө ял авах ёстой байсан хакер Юрим, авилгалч цагдаа Ким хүлсний алуурчин чулуун нарыг тэрээр өөрөө ялыг хэрэгсэхгүй болгож энэ луурийн диваажин арлыг байгуулсан түүхтэй. Одоо Солонгон таксины баг энэ бүлэглэлийн түүхийг бүрэн мэдлээ. Харин хамгийн гол нь гүү луурийн зохиолуудыг бичиж дэлхийд даяарх салбарууд руугаа түгээж байлаа. Энэ цус сүлжээг таслахын тулд арлын хаа нэгтээ нуусан төв серверийг олж дэлхийн нийтийн сүлжээг унтраах ёстой байв. Сэтгүүл залуу сервер хаана байгааг зааж өгөх бөгөөд гүүийн хамгаалтыг эвдэх тусгай төхөөрөмж авчрах хүртэл маргааш өглөө болтол хугацаа хожих төлөвлөгөө боловсруулна. Дүүжи тэднийг хооронд нь муудалцуулах тактик хэрэглэнэ. Маргааш өглөө нь пак ах мөнгө авчрах нэрээр их газар руу явж төхөөрөмж авчирна. Үлдсэн хүмүүс нь гүүгийн дэргэд зориуд хөрөнгө оруулалтаас болж муудалцаж байгаа дүр тоглоно. Дүүжи гүүд хандан өнөөх тэнэг таксины даргаыг устгахчих мөнгө хуваахгүй амар штэ. Даргач биш байж их зантай юм гэж шивнэн. Сончол дарга ламд хандан дүүжийг устгачих мөнгө нь минийх мөртлөө намайг хүндлэхгүй байна гин. Тэгтэлгүйн гүүд хандан бүгдийг нь устгачих гэж хэлэхэд гүү бүр гайхаж орхив. Тэр дүүжи гүүийн хоёрыг хосууд гэж бодож байтал би биенээ устгах гэж байгаад эргэлзэж эхэлнэ. Тэднийг би биенээ устгаж мөнгө авах гэж байна гэж бодсонгүй өөрөө ч мөн бүх мөнгийг аваад зогтох төлөвлөгөөгөө дотроо бодоод сум. Яг тэр үед өнөөх цуст ачааны машин дахин хөдөлж эхэлнэ. Энэ машин хөдлвөл хэн нэгэн өгдөг жамтай. Энэ удаагийн байн дөнгөж сая 1 тэрбум вон тушаасан Лигийнхүүн байлаа. Дүүжи багийнхандаа хугацаа хожиж гүүинийг сервер рүү нэвтэх боломжоор ханхыг тушаана. Багийнхан тал тийшээ тарж саадуулах төлөвлөгөө эхлүүлнэ. Сончол дарга хоолны хорхойтон болж жүжиглэн ламын цагаан будаа шүлний тухай эцэс төгсөлгүй маргаан татан оруулж чихийг нь өвдтөл ярина. Нөгөө талд Чуэ Пак 2 хакер аваа Юримыг мөрөөдө тоглоомд уруу татаж зориуд дараалан хожигдож түүний нүдийг сохолж хархина. Дүүжи гүүд мөнгөө тушаах дүрсгэн түүнийг машиндаа суулган уулын зам руу тавхина. Замдаа тэр илдэв зүйл залчиж байснаа гинэт сончол даргаыг биш гүүнийг устгая. Тэр дэндээ үзэсгэлэнтэй юм. Өөр ирчүүдтэй орооцлоод байж магадгүй гэж дэврэхэд гүү уурлаж толгоо нь бүр өвдөж эхэлнэ. Энэ үеийг ашиглан гүүийн сүм рүү нэвтэрч бурхны ширээний доорх нууц хагалыг олж хоолойг даган явсаар арлын хамгийн том нууц серверийн өрөөнд орж ирнэ. Тэрээр хамгаалтын системийг эвдэж хортой програм суулган дэлхийд даяарх луурын сүлжээг бүрэн хааж орхино. Ажил дуусмагц тэр дүүжи рүү залгаж мэдээлнэ. Дүүжи би болзоонд явлаа хэмээн гүүг уулын зам дээр машинаас хөөж болгоно. Гүү уурлаж энэ хачин хосуудын юу хийгээд байгааг ойлгож ядна. Утсанчгүй гүү Юримтэй уулзахад серверт асуудал үүснийг мэдэж дүүжид хурцснаа ухаарна. Юрим өрөөрөөгөө гүйж очтол түүний бүх компьютерийг усанд хийчихсэн ямар ч авралгүй болгосон байдаг. Гүйн сүмээс гартал түүний урд алуурчин чулуун хутаг баринд гарч ирнэ. Түүнийг устгах гэж дарих яг тэр эзэгтэй мөчөд дүүжи амжиж ирнэ. Нэг талд нь мэрэгжлийн таглуулч, нөгөө талд нь цус хөлсний алуурчин. Хоёр сэлдэг тулаанчийн өхлийн тулаан эхэлнэ. Ширүүн тулааны
чулуун суларч ухаан алдуулдаг тариагаа дүүжид шахах гэж оролдох боловч дүүжи түүний гараараа холдуулан өнөөх үхлийн тариаг өөрийн бие рүү бүрэн шахаж орхив. Гүү сүмийн нууц өрөөрөө гүүж ортол сэрүүр нь бүрэн зогсчихсон байв. Тэр бүр галзуурч дүүжирөө залгаад чи яагаад энэ бүхнийг хийж байгаа юм бэ гэж орилоход дүүжи холоос маш үтнэр чиний луурцсан тэр гим зэмгүй хүмүүс эхчүүд аавынхаа бэлийг авах гэж гахаа хагалсан тэр жаахан охины төлөө би тэдэнтэй маш ойрхон байдаг юм гэж хэлнэ. Гүйцэд нь дүүжигээ очсон газар болгонд яагаад хүмүүс үхэж алга болдог байсныг ухаарна. Тэрээр арлын хэмжээнд түгшүүр зарлаж арлын цагдаа хамгаалагчид бүгд зэвсэглэн гарч ирнэ. Цустай цагдаа нар замыг нь хаагч дүүжи таксигараа тэднийг шууд мөргөн гарна. Юри мараас нь сумам мөндөр болгон хөөх бөгөөд дүүжи машинаа эргүүлж пак ахын машиныг бусад хүмүүсийг аван гатлаг онгоц руу цутах замыг нь засаж өгнө. Яг энэ үед тэдний өөдөөс нэгэн машин улангасан дайрч ирэх бөгөөд дүүжи жолоогоо эзэгтэй мөчөд мошгиж өглөө аюулаас арай хийм мултарч чадсанаар энэхүү хэсэг өндөрлөнө. Дүүжигийн машин дайснуудад бүслэгцээр эцсийн дүндээ далайн эрэг рүү туugдчихв. Түүнд ухрах зам байсангүй. Хамаг хүчээрээ хааз хасаж эсэргүүцсэн ч нэмэргүй болж баргал боож өгөхтөрөө тулж байтал гинэт машиныхаа нэг нь нууц функцэн санаанд орно. Тэрээр асаах товчлуурыг дармагц машинаас асар хүчтэй захилгаан гүйдэл татарч дайснуудын машины захилгаан системийг тэр жигтэн шатааж орхих нь тэр. Энэ нь үнэндээ пак ахын машинд нь нууцаар сулгаж өгсөн нууц зэвсэг байсан бөгөөд дүүжигийн амийг эзэгтэй агшин даврна. Гэвч уснаас гарсан загас шиг залжингуу зугтаж амжин кано завин дээр суучгаад бүр эргэж харан би бүх зүйлийг тгээс эхэлж босгоно гэж дүүжиг өдөн зан хийлнэ. Харамсалтай нь дүүжи түүнд дахиж ямар ч боломж олгосонгүй. Хөдөлгөөрлөө нь чиглүүлсэн ганцхан оновчтой буудал кано завыг далаад юу ч үгүй дэлбэлж өнөөх хуучин прокурорын леври эзэнт гүрнийг албан ёсоор зэгцэлнэ. Бун сэтгүүлч насан туршийнхаа том сурвалжлагыг авч солонгон таксины баг даалгавар амжилттай дууссан баяр хөөртэйгээр үхрийн мах шарж идэхээр өнөөдөр дүүжи дээр нэгэн онцгой зочин ирсэн нь түүний цэрэгт хамт алба хааж байсан андийнхан дүү пак байлаа. Хуучин найз нь ирсэн дүүжи үнэхээр их баярлаж бүр хагас өдрийн чөлөө авч хуучлан суун. Гэвч пак зүгээр нэг дурсамж орох гэж ирээгүй байж. Тэрээр дүүжид нэгэн өргөх бичиг өгч тэдний өөр нэгэн цэргийн анд санаагийн тухай дурсна. Санаа бол пакийн адил урд нь дүүжиг тусгай хүчний багш байхад нь шавин байсан залуу юм. Олон жилийн дараа пак санааг аимшигтай хэрэгээр нас барсан гэх мэдээг дуулгана. Дүүжи пакийг даган санаагийн чандрын бөгөөд олон жилийн өмнө салж байсан дүр зураг нүдэнд нь харагдана. Тэр жил дүүжи ямар нэг шалтгаанаар цэргийн албыг орхих болоход санаа пак хоёр түүнийг заавал эргэж ирэхийг нь хүлээнэ гэж амлаж байжээ. Одоо санаагийн гинтийн үхэлтэд нүүр тулсан дүүжи нулимсаа барьж чадахгүй бөгөөд андынхаа үхлийн ардах нууцыг заавал тайлахаар шийднэ. Тэр өдрөө дүүжи цэрэгт буцаж орох өргөдлөө өгөөд гүйн болон багийнхантайгаа холбогддог утснуудаа бүгдийг нь хайчихна. Гүйн дүүжийг бүтэн өдөр ирэхгүй утас нь холбогдохгүй байгаад ухааны алдтаа санаа зовж шүнжин мотоциклаараа хаасайгүй хайна. 27 хоногийн дараа нэгэн мөр олдох бөгөөд дүүжигийн таксиг замын хажууд хаячихсан байхыг олно. Пак чүэ ах хоёр сандарч эхэлнэ. Дүүжи таксигаа энд орхисон байна гэдэг ямар нэг муу зүйл тохиолдсны шинж. Гүйн ойр орчмын хяналтын камерыг шүүж үзээд дүүжи санаа дээр очсныг тогтооно. Мөрдлгөөр санааг ямар шалхангүйгээр сургуулийн бүсийг орхид цогтаад дэлбэрэлтэн дөртөж өгсөн. Түүнийг их орноосоо урвсан гэж үзээд цэргийн цалгийг нь хурааж хөөсөөн гэх мэдээлэл гарч ирнэ. Багийнхан дүүжид маш их санаа зовох боловч камер түүнийг өөрөө уцаа хайж байгааг хараад тэднийг өөрийг нь битээ хайгаасай гэж хүснийг нь ухаарна. Хэдэн өдөр сэтгэл төгшин хүлээсний эцэст нэг өдөр багийнхны пэйжер утас руу нэгэн мэдээлэл ирнэ. Энэ мэдээллийг гарцаагүй дүүжи илгээсэн байв. Гэвч тэрээр залгагчгүй, мессеж бичээгчгүй зөвхөн дохио өгсөн нь багийнханд муу совин татуулна. Дүүжи гарцаагүй аюулд орж багийнхан дүүжийг хайхаар шийднэ. Гүйн пэйжерийн дохиог ашиглан дүүжигийн байршлыг тогтоох бөгөөд тэр авийн хиймэл дагуулын зургийг зориуд бүдгэрүүлсэн байхыг хараад энд цэргийн нууц объект байгааг тааварлана. Санаагийн үхгийнхээ өмнө байсан сүүлчийн газар бол цэргийн хээрийн анги байлаа. Тэр анги руу саадгүй нэвтрэхийн тулд гүйн нэгэн төлөвлөгөөд боловсруулна. Энэ удаа Пак дахин цэрэгт илсэж дотроос нь тандах даалгавар авна. Пак дүүжигийн аюулгүй байдлын төлөө үххийн хажуугаар зөвшөөрч бараасан царайтай цэргийн ангид ирнэ. Ирмэгцээ тэрээр гинэн царайлж цэргийн ахлахуудаас дүүжийг харсан уу гэж асууж бүр өөрийгөө шин цэрэг бишээ гэж зүтгэн. Үр дүнд нь тэрээр ахлахуудаас ширүүн шан хүртэж шийтгүүлхэн тэр. Сонжаал дараг Пакийг ганцаараа даахгүй гэж санаа зовоод өөрөө цэргийн анги руу нэвтрэхээр шийднэ. Тэрээр өөрийн чадвар зоргоороо өндөр цолтой генерал шиг зүсээ хувиргаж шалгалт хийх нэрээр цэргийн анги руу ихэмсэг гихчин алхан орно. Нэвтэрснийхээ дараа нүдний шилэндээ суйрлуулсан камераар цэргийн ангийн байлдааны зургийг гүйн рүү дамжуулна. Мөн цэргүүдүүд өөрийгөө Пакийн аав бэн хүүгээ ирэх гэж ирлээ гэж хуурна. Пактай уулзмагцаа сонжоол дарга түүний гайхсан царайг үлтон намайг дагуулж цэргийн ангитай танилц хэмээн тушааж энэ боломжийг ашиглан тэр хоёр дүүжийг хаа сайгүй хайж эхэлнэ. Гүйн чүэ хоёрч зүгээр сууж чадсангүй.
Тэд цэргийн хангамжийн ангийнхан болж зүсээ хувиргаад цэргүүдэд дүүрэн амттан ундаа атсан ачааны машинтай ирнэ. Цэргүүд хоолнд шуурж байх хооронд гүйн системийн засварчин нэрээр анги руу нэвтэрч Пак сончоол дарах хоёртой нэг өрөөнд уулзна. Тэд тэндээс дүүжигийн таксины түлхүүрийг олж түүнийг энд байгааг нь баталгаажуулж авна. Гадаад Пак цэргүүдийг амттнаар хуурч байтал нэг цэрэг дүүжигийн өрөг цэвэрлсэн гэж хэлнэ. Пак улам лавшруулан асуух гэж байтал харамсалтай нь тэдний баг баригдаж орхино. Цэргийн дэд хурандаа ямар ч генерал шалгалтаар ирээгүй мэдээж тэднийг луйвчд байна гэж үзээд тулхан байцаах нь тэр. Олон 10 бууны амны урд Пак тэргүүтээ багийнхан сандран зогсож байтал холоос нэгэн машин ирж дотроос нь дүүжи цемент бууж ирснээр багийнхан саял нэг амьсгаа авна. Өнгөрсөн 2-7 оны хугацаанд дүүжи үнэхээр олон зүйлийг туулжээ. Санаагийн өхлийн нууцыг тайлахын тулд тэрээр цэргийн дээд удирдлагуудтай холбогдсон боловч цэргээс халагдаад 3 жил гаруй болсон тул буцаж орох амаргүй байв. Азар дээд дарга нар нь ямар нэг арга олсон учраас саяхан тус цэргийн бүсээс нэгэн ховорцсон шувууны төрөл зүйлүүлсэн учраас дүүжийг шувууны судалгаа хийх нэрээр 3-7 оны хугацаатай тус ангид томилсон байж. Ингээд дүүжи олон жилийн дараа цэргийн хувцас өмсөн иргэн иржээ. Өнөөх дэд хурандаа дүүжид үнэхээр дургүй бөгөөд түүний түүхийг сайн мэддэг нэгэн байв. Дүүжи урд нь тусгай хүчний сургуулийн багш байсан. Тагнуулын ажиллагааг удирдах байсан шидэг мэргэжилтэнд байтал яагаад шувуу судлахаар ирснийг нь гайхаж цэргүүдтэй дүүжийг алхам татамд нь мөрдөж жинхэнэ зорилгыг нь олж мэдхийг нь тушаана. Дүүжи Пак ахтай Соногийн иргэний тайлан ярилцсан. Тайлан Соноог сургуулийн үеэр нөхдөд орхиж зэвсэг хулгаалan хойд солонгос руу зугтахыг завцаан гэж бичсэн байв. Гэвч дүүжи Соноог тийм зүйл хийх хүн биш гэдгийг хамгийн сайн мэдэж байв. Мөн дүүжи өөрийг нь мөрдөж буй цэргүүдийг дор нь илрүүлж нууцаар зураг авч байсан камерыг нь хурааж аваад дэд хурандаа руу камер зээлдүүлсэнд баярлаа гэж мессеж бичин таажигнана. Энэ нь дэд хурандагийн шарыг малтаж дүүжигийн төлөвлөгөөг яаж хийж байгааг олж мэдхийг тушаана. Дүүжи Соногийн хэргийн тайлан дахин эхлэнэ. Хэрэг гардаг өдөр сургуулийн бүс рүү явж байхдаа Соноо гинт бүх цэргүүдээ машинаас бууж цэргийн анги руугаа буцгаж тушаасан бөгөөд цэргүүдийн мэдүүлэгч бүгд таарч байв. Тэд худал хэлээгүй байлаа. Асуудал хаана байгааг олохын тулд дүүжи Пак ахтай хамт Соногийн унаж явсан машиныг олно. Тэд цэргийн ангид уцаараа мөрөөдө тоглоом тоглож буй нэгэн цэргийн сул талыг ашиглан занал хийж машины хар хэрцэгний бичлэгийг олж авна. Бичлэгийг авсны дараа дүүжи тэр өдрийн маршрутыг дахин давтаж үзэхээр шийднэ. Гэвч хөдөлгөөний өмнө дэд хурандаа дүүжийг дуудаж уруугч гээд өгчөсөн хүний хэргийг яагаад мөрдөд байгаа юм бэ гэж тулгана. Дүүжи дахин нуусангүй. Тэрээр дэд хурандаагаас Соноог хойд солонгостой наймаалтсан гэж яаж юм итгэлтэй хэлж чадаж байна. Чи тэр үед хэргийн газарт байгаагүй. Тим 8-аач огт болоогүй гэж сүрж асууна. Хурандаа уурлаж Соноо нүхтээ буулгаад зэвсэг атсан машинаа хойд солонгос руу жолоодсон нь л урсныг нь батлана гэж хашгирна. Дүүжи түүний асуултанд хариулахаас татгалзахад хурандаа түүний цаана том дэвжлэг байгаа гэж хардаж генералтай уулзаж энэ хэрийг шийдэхээр явна. Хар хайрцагны бичлэгийн дагуу дүүжи Пак ахтай хамт уул руу орно. Энэ газар тэр өдрийн буудлагын сургуулийн талбайтай маш ойрхон байдаг. Тэд сэжиг аван сургуулийн бүс рүү очиход тэнд сургуулиалтанд ашигладаг агуйнууд байх бөгөөд зэвсгийн тавираас нэгэн зэвсэг алга болсон байлаа. Соногийн явсан замаар явж байгаа дүүжи нэгэн бэлчээр дээр ирж Соноо хойд солонгос руу зугтах гэж байгаагүй. Харин үндсэн зам нь хаагдсан тул арга буюу өөр зам хайсан байна гэж дүгнэнэ. Тэр замаар алхасаар дүүжи хөлийн бүсэд ирэх бөгөөд тэндээс нэгэн шувууны үүр олж харна. Олон жилийн өмнө дүүжи Соноод хэрв ямар нэг аюул тул урвал чухал баримтуудаа ус нэвтэрдэггүй найдвартай шувууны үүрэнд нууж байгаарай гэж зааж байжээ. Энэ нь санаанд норж дүүжи Пак ахаар шувууны үүрийг авахултал дотроос нь үнэхээр нэгэн видео камер гарч ир. Соноо өөрт нь аюул тохиолдвол дүүжи заавал ирж олно гэдэгт итгэж тэр өдрийн бүх үйл явцыг энэ камерт бичиж үлдээсэн байж. Бичлэгт хөлийн хамгаалтын хурлын дараа Ким хурандаа Соноог үлдээж түүнд нэгэн зураг өгөөд сургуулийн замыг К43-аас Б24 бүс рүү өөрчлөх тушаал өг. Соноо зураг руу хараад нэг зүйл буруу байгааг зүүн совин гороо мэдэрч утасны бүхийг нээцлэх гэж оролцсон ч хурандаагийн машин ягаар холдож байгааг хараад араас нь нуцаар дагна. Тэрээр хурандааг дагсаар Б24 бүсэд ирэхэд тэнд цэргүүд энгийн сургуулийн хантай зав жинхэнэ тэсрэг бөмбөг суулгасан хантай зав сольж байхыг аимшигтайгаар олж харна. Энэ бол алдаа биш зориуд зохион байгуулсан аллаг цус хувилдаан байсан байж. Маргааш нь Соноо өөрийн төлөвлөгөөг хэрэгжүүлж Ким хурандаагийн рационоор орилохыг үл тоон машинда байсан 8 цэргээ буухыг тушаагаад ганцаараа өхлийн бүс рүү машинаа жолоодно. Тэрээр нээлттэй сувгаар цэргүүдийн амийг золиосны хүү болгож байгаа та нар цэргийн хувцас өмсөх ирэхгүй хувцснууд гэж уурлан хашгирна. Тэрээр хэргийн газарт очиж тэсрэх бөмбөгтэй хантаад хэргийн нотлох баримтуудыг машинда ачин цэргийн шүүх рүү явах гэж оролцоход Ким хурандаа замыг нь хаана. Хурандаа түүнийг тэтгэврт гарсан ээжээр нь сүрдүүлж амиа өрөх гээгүй юм бол бууж үг гэж шатгана. Соноо сэцүү байдалд орсон ч дүүжи багийнхаа амьд үлдэх нь хамгийн чухал гэсэн алтан дүрмийг санаж за тултлан гიშгэн зовдох боловч зам нь шууд хойд солонгосын хил рүү чиглэсэн байв. Тэр хавханд оржээ. Соноо амжиж машины камера шууны үүрэнд нууж зурус үлдээгээд үннийг хамгаалахын тулд машинаараа хилийн зурус дээрх асар том дэлбэрэлтийг мөргөж баатарлагаар амиргдсан байлаа. Ким хурандаа Соноо их орноосоо урууж зүгтгтаа өгсөн гэж хуурамч тайлан бичсэн ч цаанаа генерал энэ бодлоныг мэдчихвээ гэхээс үхтлээ
айж байж. Дүүжи Пак ах хоёр үннийг мэдээд нүдэн цусаар бодрно. Дүүжи хуулийн системинд ажиллахгүй гэдгийг мэдэж байв. Солонгон таксины баг экологийн судалгааны баг болж цусын хувирган цэргийн анги руу нэвтрэнэ. Тим орондоо тэднийг зогсоох боловч багийнхан зохион байгуулсан генерал Саны хуурамч дуудлагаар тэднийг саадгүй нэвтрүүлнэ. Нэвтрсэний дараа Дүүжи багийнхандаа Соногийн эцсийн мөчийг харуулна. Багийнхан түүнийг буруутгасангүй. Үүнийг хамтдаа өрнө гэж шийднэ. Төлөвлөгөө бэлэн болж тэд объектын захилгааныг таслана. Хоёр механикч цэргүүдийн анхаарлыг царниулж байх оронд гүйн төв системийг хакердаж дайснууд өнөөх үхлийн төслийг дахин эхлүүлэх гэж байгааг олж мэднэ. Энэ хооронд Ким хурандаа Уу генерал сэжигтэй шувуу судлаачид тэр дундаа Дүүжигийн тухай мэдээлэхэд Уу генерал үнцээр нь таст хэмээн Дүүжиг устгах тушаал өгнө. Тэр шөнө гүйн нотлох баримтыг хүний эрхийн төв рүү хүрэхээр явж байгаад шатхуун түгээх станц дээр хотолтонд орно. Хөлсний алуурчууд машины хаалгыг татан ортол ард нь Дүүжийг хүлээж байлаа. Тэрээр арслан мэд босож зэвсэгтэй дайснуудтай араас нь тулдаж гүйн боож байсан алуурчныг устган түүнийг аварна. Гэвч үүмэн дунд нэгэн алуурчин камерыг хулгайлан цугтаж Уу генералын гарт аваачиж өгнө. Дүүжи энэ бүхнийг харж байсан ч амжиж зогсоож чадаагүй дэ өөрийгөө зөвхөн. Босож ирээд тэрээр Уу генерал 12 сарын 13-ны өдөр шаншаан бусад цус ажиллагаагаа эхлүүлэх гэж байгааг олж мэднэ. Дальтаны зургийг судлахад эндээс цогтох ямар ч зам байхгүй. Энэ бол үглийн даалгавар байлаа. Дүүжи их таймны төлөө золиос зэрэгтэйг ухаарч Пак ах болон бусдыг энэ хэрэг дахин цусаар усахгүй байхыг буйн тулаанаас холдохыг хүснэ. Энэ хооронд гүйн Уу генералыг судалж үзэхэд тэрээр тэтгэвртэй гарч дахианы фермер хийж байгаа дүр эсгсэн ч цаанаа Солонгосын дайны үеийн алдар нэрээ санагалзаж үндэсний аюулгүй байдал нэрээр цэргийн дэглэм тогтоохоор бэлтгэж байж. Төлөвлөгөөгөө батлах цуглаан хүлээ авалтын үеэр генерал ундаага асгахад зөөгч болж хувирсан гүйн амжиж түүний халааснаас нэгэн бичиг баримт хулгайлна. Түүн дээр ажиллагааны цаг хугацаа болон Солонгон таксины багийнхныг баримтлах тушаал байлаа. Уу генерал өөрийгөө яллаа гэж бодсон ч түүний хурааж авсан өнөөх камер дотор Дүүжигийн сулгасан микро нууц камер байсныг мэдсэнгүй. Шийдвэрлэх өдөр ирж цэргүүд шүдээ хүртэл зэвсэглэн чигсэн. Уу генерал удирдлагын төвд орж ирээд галал гэж тушаана. Тоолол тэгдэр босон ч ямар ч дэлгүүрэлт нийжигнээ сонсогдсонгүй. Нам гүм орчин огтно. Системийг хэдийнэ хаачихсан байж. Генерал галзуурж гар удирдлагаар харахыг шаардсан ч салааны дарга нь Б24 бүсэд энгийн иргэд байна гэж тушаалыг эсэргүүцэн. Оо генерал ганцаардаж өөрийн цэргүүд рүү буу тулгаан сүрдүүлсэн ч тэд хөдөлсөнгүй. Аргаа барсан генерал өөрөө товчлуурыг дарж гартлана. Тэнгэрт үе олон пуужин хөрөх боловч аимшиг дэлбэрэл биш харин тэнгэрт солонгорох инх таймны өнгөт firework буюу салют болон задрна. Хүлээ авалт дээр байсан авилгалч түшимдүүд цогтхыг завцсан ч цагдаа нарт гартаа гав зүүлхэн. Түүнийг хурцнаа мэдсэн Уу генерал бууга барин цогтно. Солонгон таксины баг түүний замыг хааж машиныг нь мөргүүлэн зогсооно. Дүүжи машинаас бууж бүх зүйл дууссан гэж хэлэхэд генерал бууж өхийг үл зөвшөөрөн Дүүжи рүү гаална. Дүүжи мөрөндөө сум авсан ч ураг шалгасаар генералыг зогсохыг шаардна. Генерал дахин буудаж Дүүжи өвдөг сөгдөн ухрна. Уу генерал түүний дээрээс ширтэж эцсийн үхлийн сумыг тавихаар бууга чиглүүлэх. Яг тэр агшинд Дүүжи сүүлчийн хүчээ шавхан генералыг тэрвчтэд хамтдаа хадан хсанаас харахуйн далайн гүн рүү унаж сураггүй алга бол. Тэр өдрөөс хойш Дүүжи өгсөн тооцож багийнх нь маш их гашуудсан ч амьдралаа өргөжлүүлнэ. Хэсэг хугацааны дараа сураггүй алга болсон ихэр ихчигээ хайж буй нэгэн баян өв залгамжлагч бүсгүй ууланд бүхнийг мэддэг нэгэн ухаантан байдаг тухай цөөхөг сонсно. Тэрээр уулын бартаа замаар алхацаар нэгэн шавар урлын газар ирж урлаачийг дуудана. Тэрхүү урлаач эргэж харахад түүний булчинлаг бие танил бөгөөд царайлаг төрхийг нь хараад бүсгүй гацааж орхино. Тийм ээ, тэр мөн байлаа. Тэрээр чамд нэг хундаг дарсах уу? Бид хоёр маш сайн зохицох юм шиг санагдаад байна гэж Сэдэгнэн асууна. Энэхүү сонирхолтой бөгөөд нууцлаг төгсгөл фэнүүдийг галзууруулж байна. Энэ нь Ким Дүүжигийн 4-р бүлэгт иргэн ирэх цус тесрэлийн эхлэл үү? Солонгон таксины багийнхан ахлагчаа амьд байгааг мэдвэл яах бол хариулт нь нууц хэвээр үлдлээ. Энэхүү кино төвчлөл таалагдсан бол лайк, subscribe дараад дараагийн ангийг хамтдаа хүлээцгээе. Баяртай.